Эрхэм сонсогч танд энэ мөчийн мэнд сонсдог номын сувагт тавтай морил. Дармаа Батбаярын зохиол Инга миний хээр тал. Зохиолыг уншсан Цэнхэр Тогроо. Эхлэл. Би гайхамшигт зүйл бүтээхийг хүсдэг. Хүний бодол санааг бодол санаагаараа захирах, өөрийн биеийг бодол санаа болгон алс хол дамжуулж түүнээ тэнд нь мах бод болгон бийжүүлэх хинтэргээд бишгүүл юм уншсан. Миний хувьд энэ бүхэн гайхамшиг байхаа болжээ. Би огт өөр гайхамшигыг ирээд зогсохгүй түүнийг бүтээхийг хүснэ. Миний ухаарснаар гайхамшиг гэдэг бол гэгэн тунгалаг чин үнэн ариун сэтгэл. Эрт нэгэн цагт байсан, байж магадгүй, одоо бол Монголд бүхэл дэлхийд байхгүй байх. Өнөө цагт хүн төрлөختөнд дутаж байгаа юм бол энэ. Үүнийг л бүтээгсэн. Хэрхэн яаж бүтээх билээ? Ухаан шиг элбэг юм өнөөдөр алга. Ухаанаар сэтгэлийг бүтээж чадна гэж юу? Тийм л юм бол ертөнцийн сууд ухаантнууд ариун сэтгэл бүтээх нь яасан? Чадаагүй л байна шүү дээ. Хүн төрлөختөн хэдэн мянган жилийн урдаас л ухаан бүтээх гэж чармааснаас бус сэтгэл бүтээх гэж оролцсон юм уу? Оролцсонсон бол өнөөдөр хүн ийм арчаагүй муу сэтгэлтэй байхгүй байх байсан шүү дээ. Магадгүй оролдоогүй байж мэднэ. Магадгүй гэгэн тунгалаг ариун цагаан сэтгэлийг зөвхөн сайхан сэтгэлээр бүтээдэгч байж мэднэ. Тэгвэл тийм сайхан сэтгэлийг хэрхэн бүтээх вэ? Хэрхэн яаж? Энэ талаар би хүний сэтгэл санааг засчихдаг, ич хидтэй гэгддэг нэгэн хувилгаан хүнтэй уулзаж ярилцсан юм. Би сэтгэл санаагаа өөдөн татаж сайхан болгомоор байна. Та надад сэтгэлээ хэрхэн яаж сайхан болгохыг зааж өгөөч. Заагаад байх юмгүй. Хүн бүхэн чадна. Би чадахгүй. Чи хүсэхгүй байгаа юм чинь яаж чадах юм? Одоо бол би хүсэж байна шүү дээ. Одоо чи хүсэх гэж байгаа болохоос биш хүсээгүй л байна шүү дээ. Яаж хүсэх вэ? Эхлээд хүсч сурах хэрэгтэй. Хүсч сурсан хойноо хүсэх хэрэгтэй. Хүсч сураагүй хүн хүсэж чадахгүй шүү дээ. Та надад яаж сурахыг зааж өгөөч. Энийг л би танаас гуй. Хүсхийг хинч хиндэж заадаггүй гэдгийг чи мэддэггүй юм уу? Тэгвэл би яаж хүсч сурах вэ? Чин үннээсээ хүс. Тэгвэл чи хар аяндаа хүсч сурах болно. Чин үнэн сэтгэлээсээ яаж хүсэх вэ? Маш их хүсэх хэрэгтэй. Жигтэйхэн их хүсэх хэрэгтэй. Зүгээр байж байгаад хүн жигтэйхэн их хүсч чадахгүй. Тэгэхээр энэ чинь шалтгаан хэрэгтэй. Ямар шалтгаан? Хүсэх шалтгаан. Тийм шалтгаан байхгүй бол яах вэ? Тэгвэл яах вэ? Одоогийн байж байгаа шиг л байж байхгүй юу? Түүнтэй ярьсан энэ ярианаас хойш цаг хугацаа өнгөрсөн өрөөл байна. Гэтэл надад хүсэх шалтгаан төрөөгүй л байна. Тийм учраас би салхи хөдлөөсэй гэж боддог юм. Салхи хөдлөвөл бүх юм хөдлөн. Бүх юм хөдлөвөл тэг юмч бас хөдлөн гэж бодно. Ирээгүй эрлийн эхлэл. Анарыг дотн найз цэнгэлэн нэгэн бүсгүйтэй танилцуулжээ. Үнэндээ бол цаад бүсгүй нь чи тэр найзтайгаа намайг танилцуулаач гэж гуйсан аж. Арис нэхий гадагш зарж хөлжөө түүн дээрээ дөрүүлэн гадаадаас ажилчид оруулж ирж орон сууцны барилга барьдаг компани эзэн болсон хүний энэ охин тэднийг өөрийн машинаар очиж аваад анхны уулзалтаа титэм химээх зогийн газарт хийжээ. Хоол эцгээснийхаа дараа ундаа уух зураа тэр бүсгүй анарт чи надад таалагдж байна. Би ямар байна? Чам таалагдж байна уу? Мэдэхгүй. Уучлаарай элен далангуу байгаагийн минь. Бид орчин үеийн хүмүүс. Би биендээ шулуун шударга байх ёстой. Чи надад таалагдж байгаа учраас би чамтай суухад бэлэн. Суухаа. Яагаад болохгүй гэж заавал үерхэж би биенээ мэдэж байгаа нь энэ гэж баахан цаг хугацаа дэмий үрхийн хэрэг юу байна? Цаг бол мөнгө. Би бүх юмд ажил хэрэгч байхыг хүсдэг. Бусдыг ч тийм байгаасай гэж боддог. Тийм байх л та. Гэхдээ чи бид хоёр би биенээ мэдэхгүй шүү дээ. Суусан хойноо тэртээ тэргүй би биенээ мэдгэл болно шүү дээ. Би биенээ мэдсэн чинь таарч тохирохооргүй болчихвол яах вэ? Сална л үз. Таньж мэдлцгээд зориулдаг хугацаанд суусан юм чи яадаг юм? Би ч хохирохгүй, чи ч хохирохгүй. Хэрвээ суугаад хөрвөл докторийн ажлын төлбөрийг чинь би даая. Салахын тулд би хүнтэй суумааргүй байна. Өөрөө л мэд. Хэрв чи бид хоёр овсгоо гаргах юм бол аавын компани хажууд охин компани байгуулагч бололцоо би. Би бизнес сонирхдаггүй гэснээр тэдний яриа өндөрлжээ.
Энэ бүсгүй анарт нодны хавар номын сан танилцсан анагаахын сургуулийн оюутан бүсгүйтэй мөн л адилхан санагдаж. Нүдэнд дулаахан тэр бүсгүй эрдэм ном сураад цол зэрэг хамгаалж бололцооны амьдрахыг хүсдэг нэгэн. Хэдийгээр ямар ч хамаагүй баян хүнтэй сууна гэж хүсдэг царайлаг бүсгүйчүүлээс ярьж байгаа нь өөр боловч тойруу замаар хүрэх гэсэн хүсэл нь анарт адилхан санагдсан аж. Бүсгүйчүүлийн энэ хүсэл мөрөөдөл анарт огт таалагдсангүйгээр үл барам ерөөс эм хүн гэдэг хүнтэй суухдаа сэтгэл биш эд мөнгө эрх ям бодож суудаг юм байна. Тийм учраас эрдмийн мөр хөөж яваа хүнд ихнэр хэрэггүй гэсэн бодолд хүргэж янз бүрийн тохиолдлоор бүсгүй хүнтэй танилцахаас ямагт цэрвэн үеийн охид хүүхнүүдээс ч хүндийнхэн явахыг эрмэлзэх болжээ. Ажил амьдралын тухай маргах яриа хөөрөн дээр би ихнэр авахгүй гэж хэлж найз залууд цэнгэлийнхээ гайхлыг ч төрүүлсэн явдал нэг бос удаа гарч. Энэ үзэл бодлосоо ч болсон юм уу тухайн нөхцөл шалтгаанч тэгж таарад байсан уу юутай ч ийш тийш явах юм хүм үзэж харахтаа голцоо ганцаараа явдаг болчихож. Энэ жилийн наад марч гэсэн тэр морь үзэхээр хүй долоо худагт руу ганцаараа явж. Анарын хорхойсдог зүйл нь хурдан морь үзэх, морь унах хоёр. Жилдээ нэг болдог наадмаар наадмын талбай орж хурдан морь унаж хүнээс морь гууж унан хорхоогоо дардаг байж. Энэ удаа ч гэсэн хорхоогоо дарахаар хүй долоон худагт очиж хурдан морины барайны талбай дээгүүр явж хүний унсан морийг дотроос санжин явж байв. Ингэж яваад гинэт нэг мартантай мөргөлдчихв. Олон сул дил морь хөтөлсөн нэг залуугийн мордын хөлөөс дайжин гүйтэл урд нь морь хөтөлсөн мортон гарч ирж мөргөлдсөн аж. Толгоо өө татан харвал цэнхэр торгон дээлтэй 16 долоотой болов уу гэмээр бүсгүй морьныхаа амийг татан түүнийг явж өнгөрөхийг хүлээн зогсож байв. Бүсгүй инээмсэглэв. Анар мөн өөдөөс нь инээмсэглэн зогсоод наад морчин догшно номхон мэдэхгүй харваас сэргэлнүүдтэй догшин л баримаар байна да. Үгүй номхон худлаа гэвэл та өөрөө унаад үзэлтэй. Нэрэн гэд бүсгүй инээмсэглсэн хിവэр морноосоо бууж түүнд морьныхоо цолбуурыг өгөв. Анар цолбуурыг авч морь руу эмээнгүй ойрцсноо ямар ч үргэх бишүүрхэх янзгүй болохоор нь жолоог нь хумин мордоод хаашаа явбал дээрөө гэхэд бүсгүй дуртай зүгтэл явал та. Дахиж болох уу? Болгүй яах вэ? Дахимаар байгаа бол тэр хүн дээрөө дахихгүй юу? Удна штэ. Зүгээрээ би яараагүй таныг би энэ хавьд хүлээж бай. Хол битгий яваарэ. Хол явчихвал чи бид хоёр төөрөлж чин шүү. Гайгүй байхаа гэд бүсгүй хөтөлгөө морой түүний замаас зайлуулав. Амар морьныхоо толгойг хөндөй тийш эргүүлж зөөлхөн давирдал зэрд морь хазаар булаан хатирлаа. Анар дэндүү хол явчихвал бүсгүй санаа зовж магадгүй гэж бодоод жаахан явж байгаад эргэж харавал бүсгүй огт тоосон шинжгүй цааш харан зогсож харагдав. Нилээд сайхан хатруулж байгаад морьныхаа амийг эргүүлэн буцаж тавхисаар бүсгүй рүү очих гэснээ жолоогоо өөр тийшин залан наадамчин олон дунд орж нэгэн газраас мөхөөлд судалдаж аваад нөгөө бүсгүй дээр очин морьноос буугаад их баярлалаа гэд морьныхон цолборыг өгөхдөө түүнд авсан мөхөөлцөө давхар өгөв. Бүсгүй мөхөөлц та яаж миний санааг мэдсэн бэ гэд морьныхоо цолборыг биш мөхөөлцийг нь аван таатай наргагүй идэж эхлэв. Анар хөтөлж яваа морьныхон цолборыг аваад соёолон ирэх болж хоёулаа тийш очиж морь үзхүү гэхэд нь бүсгүй тэгээ. Ингээд хоёул барайны газар тийш морьдоо хөтлөн явхан алхацгаав. Танаах морь уйсан юм уу? Энэ хөтөлж яваа харлаг морийг давхиулсан юм. Морчин төрүүлвөө. Яалаа гэж төрүүлэх вэ? Ямар уралдуулсан биш. Тэгээд яах гэж уйсан? Уралдуулаагүй юм зүгээр давхиулсан юм. Давхиулах гэж яадаг юм бэ? Зариг муутай адууг хурдны морьтой уралдуулад зариг зүрхийг суулгадаг юм гэсэн. Морчин тэгээд зариг орсон уу? Мэдгүй. Эзгүй хээр үдэш орой унаж байж л мэднэ. Танаа хөдөө юу? Тийм. Аль аймаг сум бэ? Та яах нь манад очих гэж байгаа мó? Тийм болох уу? Мэдгүй. Хэн мэдхий? Таал мэднэ шүү дээ. Таныг манад очихгүй чинь би яаж мэдв? Хэрвээ би очиж хэд хоног морь уныг гэвэл чи зөвшөөрөх үү? Тэг. Таны алдрыг хэн гэдэг вэ? Намайг уу? Анар гэдэг чамайг? Намайг Инга гэдэг. Ямар сайхан нэрээ. Таныг ч гэсэн сайхан л нэр байна шүү дээ. Тийм үү? Би худлаа хэлдэггүй. Худлаа хэлэхээр юм байвал дуугүй болчихдог юм. Чи дахиад мөхөөлцөйдөх үү? Үгүй. Та ажилдаг уу? Сурдаг уу? Хоёлаа эндээс морь харъя тэгэх үү? Тэгээ. Би жаахан байхдаа хурдны морь ундаг байсан юм. Тэгээд тэрөө морь үзэх дуртай. Би ч бас дуртай. Ямар сайндаа хаа байсан хотоос морь үзэх гэж янз бүрийн унаа дамжин явж ирж байх вэ?
Өө тийм үү? Ямар гоё вэ? Тэд инхүү ярьсаар явж соёолон морь төдийгүй тэр өдөр оролцсон бүх морийг хоёул инээж хөхрөн үзээд оройд хоёр тийш салах болов. Би танаад очин шүү. Худлаа хэлэх гэж. Нэрээ, та хизээ очих юм? Яг сарын дараа. Та үннээсээ хэлж байна уу? Үннээсээ. Та манайхыг яаж олох юм? Олъё гэж бодвол олно шүү дээ. Таныг үнэхээр очдөг юм бол энэ харлаг морийг өгөмц. Нэр нь би худал хэлдэггүй гэж танд хэлсэн шүү дээ. Өвөө намайг битгий худлаа хэлж байгаарэ гэдэг юм. Би ч хичээдэг. Би худал хэлэхгүй хичээнэ. Тэгвэл та Дундгов аймгийн Эрдэнэлай сумын Талим өвгөний хаав байдаг вэ гэж сураад очоорой. Очноо. Баяртай гэцгээлдэн салцгаалаа. Эрдэм шинжилгээний ажлын төсөл батлуулахаар хэдэн хүний хамт өдөр шөнөгүй улаарын суусан анаар наадмаар болсон энэ явдлаа таг мартаж. Ажлаа дуусгаж зохих газар руу явуулчаад шийд гартал нь хэд хоног амраатахыг гэж бодож найз залууд цэнгэлтийгээ уулзаж 2-3 хоногийн дараа ямар нэг амралтын газар очиж хэд хонохоор болзоод гэртээ ирж унтжээ. Яг тэр шөнө наадмаар уулзсан өнөөх бүсгүйгээ зүүдлэв. Гайхсан анар сэрээд хоног хугацааг тоолон үзвэл тэр бүсгүйтэй уулзснаас хойш яг 1 сар өнгөрсөн байв. Анар нааш цааш элдэв юм бодож эргэлзэж тэнэгэлсэн ч үгүй шууд л Дундгов явах болсноо хэлэхэд цэнгэл түүний энэ шийдвэрт гайхын нэхэр гайхан. Чи ихнэр авахгүй гэдгсэн биш үлээ гэхэд анар ихнэр авах гэж байгаа юм бишээ гэв. Тэгээд яах гэж байгаа юм? Би очино гэд хэлчихсэн юм. Очилгүй болохгүй. Тэгээд чи яаж явах юм? Унаа олдсон газар нь унаанд суугаад олдохгүй бол явна. Энэ хооронд нөгөө төсөлчин батлагдчихвал яах юм? Чамайг байхгүй болохоор өөр хүн авчихвал тэгээд л өнгөрөн шүү дээ. Явахгүй байсан чинь дээр юм биш үү? Болохгүй, би очино гэд амлчихсан. Заавал очино. Аль юмыг амлахыг тэр гэдэг юм ямар амин тулсан ажил биш. Үгүй болохгүй. Яагаад гэвэл салхи хөдөлчихсөн. Юун салхи? Чи салхи зүүдэлж үзсэн үү? Үгүй. Би салхи зүүдэлсэн юм аа гэд алсыг харахад цэнгэл маш их гайхсан ганцтай толгоос ихсрэн хоцорчээ. Үүдэн гарах совин. Анар хээр гадаа хонож өнжих өдрөө хонон өнжиж, замын унаан дайгдах өдрөө дайгдаж, үүргэвчээ үүрэн явган бидрэх өдрөө бидэрч, төөрөх өдрөөч мөн төөрч явсаар нэгэн орой нар шинхийн алдад Талим өвгөний хот айл болох 2 гэрийн бараа харжээ. Саагалтын газраас тосон ирсэн том хар нохой ээрэн боргох авч уран ноцохоор ойртон дайрах нь хараахан үгүй байтал баруун гэрээс бараан дээлтэй бүсгүйхэн гарч ирэн Сайнаа хэмээн цангинуулан дуудаж түүнийг ширтэн зогсож байснаа гинэт ухасхийг тосонгүй. Ойрт мөгцөн Иенга болохыг таньсан анар алхаагаа түргсэглээ. Иенга ойртон ирж нохоогоо харна 20 зандарахад нохоо дуугүй болж зайдуухан очиж оцайн суув. Анарыг түүнд дөхөн очиход Иенга хизээ язааны танилаа өгтөн авч буймд инээмсэглэв. Өсвийн энэ байдал намайг танихгүй байвал яана гэж дотроо битүүхэн төгшөж явсан сэтгэлийг нь тайвшруулснаас ч тэрөө анарч мөн ялгаагүй түүний өдөөс инээмсэглэв. Би чамайг өнөөдөр ирнэ гэж мэдэж байсан юм гэд Иенга дуугүй болсон хэрнээ инээмсэглсээр байлаа. Сайн явж ирвүү гэж асууна. Тэгэхэд нь сайн явж ирлээ, сайн сууж байв уу гэж хэлнэ гэж зам зууртаа бэлдэж байсан үг нь огт хэрэггүй болмогц тэрхэн зурт балмагцсан анар чи яаж мэдсэн бэ гэж өөрийн ирэхгүй асуув. Би юу гэд Иенга өврөө уудлан бицэн улаан ууттай зүйл гарган энүүгээр мэдсэн юм гээд мөнөөхөө түүнд харуулв. Юу юм? Шагаа? Чи шагаагаар мэргэлж чаддаг юм уу? Муухан чаднаа. Сэтгэлд эргэлзээ төрөөд дэнслээд байх юм бол энүүгээр хаяа мэргэлдэг юм. Би номоор мэргэлдэг байсан. Нүдэн анж байгаад хуруугаараа номын мөр дарж юу? Тий, чи бас тэгж мэргэлдэг юм уу? Гүйээгүү. Сургууль байхдаа л хүүхдүүд тэгж мэргэлж байгааг харж байсан. Би өмнө тэгж үзээгүй. Ном мэдхүү? Мэдгүй. Утгагүй үг их дарагддаг юм. Дарсан үгээ хэрхэн тайлгаас л болдог байх. Би лав чадахгүй юм блэ. Дургүй хүрээд би номоо шатаачихсан. Ном ер нь дэмий юм блэ. Харин наад шагаа чинь зүгээр байж магадгүй. Чи надад зааж өгөөрэй. За. Гэхдээ би бас сайн мэдэхгүй. Уг нь эдээ маань байсан бол ч ёстой сайн заах байсан да. Эдээ гэж хинбэ? Миний эмээ шагаагаар мэргэлдэг байсан юм. Айгүй мундаг мэднэ. Эдээ л надад шагаагаар мэргэлхийг зааж өгсөн юм. Энэ шагаа чинь эдээгийнх байхгүй юу? 7 үед амьдсан мэрэгний шагаа юм гинлээ.
Тэгвэл чи мэрэгэн бөөдийтэй хүн юм аа. Уг нь сайн заалгасан болч гайгүй л мэддэг болох байсан юм. Даанч өвөө дургуйцээд байдаг юм. Юунд нь дургуйцд юм бэ? Хувь заяанда итгэсэнгүү мэрэг төлгөнд итгэлээ гэд загнаад мэргэлүүлдэггүй юм. Өвөө чин гэртээ би юу? Би. Яана. Яасан? Өвөөгөөс чинь нэг л айгаад байна. Юунаас найдаг юм? Өвөөгийн чинь дон өвгөн гэдэг юм уу? Тийм ээ, манай нутгийнхан өвөөгийн нэрийг тэгж цээрэлдэг юм. Танай энд дон уул гэж байдаг юм уу? Тийм, тэр чинь миний шүтэн байхгүй юу? Яг л үнэн байна. Юу? Тэдний ярьсан яриа? Хиний? Сумын төв дээрээс танайхыг хаа байгааг сурсан чинь дун уулын дун өвгөн үү? Тэр чинь дун уул шиг л хүндээ их л сүрдэнгүй байх шиг байсан шүү. Танай энтхийн залуус өвөөгөөс чинь айдаг байхаа тийм үү? Мэдгүй. Мэдхгүй. Надад нэг л айц төрөөд байна. Танай айлд ямар хүмүүс байдаг юм бэ? Манай ах эгч хоёр байдаг. Тэдний хоныг ивэл зөвшөөрөх болов? Яах юм бэ? Чи ч манайхыг зорж ирээ бидтэй. Тийм л дээ. Гэхдээ өвөөгөөс чинь нэг л айгаад зүгээрээ өвөө бүгдийг мэдэж байгаа. Юу? Намайг ирнэ гэж юу? Тийм ээ. Би өвөөд бүгдийг нь ярьсан. Би өвөөгөөсөө хизээч юуч нууж байгаагүй. Чи намайг ирнэ гэдэгт итгэж байсан юм уу? Итгэхгүй яах юм бэ? Харин чи яасан их удах юм бэ? Би чамайг ирэхгүй болохоор чин зүүдэнд чи очисон шүү дээ. Чи мэдсэн үү? Мэдсэн. Чи ичтэй юм шээз? Үгүй ээ, надад ямар ч ичид байхгүй. Тэгээд чи яхаараа хүний зүүдэнд хүрээд очиж чадаж байгаа юм бэ? Чадахгүй яах юм? Хүн маш их хүссэн юмаа биелүүлж чаддаг шүү дээ. Ганцхан чин зүрхнээсээ маш их хүсэх хэрэгтэй. Би чамайг ирнэ гэдэг чинь итгэлтэй байсан. Ганцхан би жаахан яарсандаа болоод л тэгсэн байх. Тэр чинь зөв болсон байх. Чамайг зүүдэнд минь ороогүй бол өнөөдөр би ингээд чиний өмнө зогсож байхгүй ч байсан байж мэднэ. Өвөө миний яарч байгааг мэдчихээд битгий яараарэ. Хааштай бүтээх ажилд яарахын хэрэг огт байдаггүй юм гэж байсан. Чи юунд яарсан юм? Би ингээд л хүрээд ирэх байсан шүү дээ. Тийм л байх л та. Гэхдээ би яагаад ч юм хурдан ирээсэ гэж маш их яарч байсан. Тэр үед надад нэг муу совин төрөөд ямар муу совин? Яах юм бэ? Нэгэнд өнгөрсөн юмар. Би бол зүүн совинд нэг их дэгдэггүй. Надад зүүн совин байдаггүй ч байж магадгүй. Яалаа гэж дээ. Зүүн совингүй хүн гэж яаж байх юм? Ганцхан бүх юмыг ухаанаар тунгаах гэхээрээ хүн зүүн совингаа анзаархаа байждаг байх. Юмд сэтгэлээрээ хандаад ирэхээр л хар аяндаа зүүн совин төрөөд эхэлдэг биз? Тийм ч байж магадгүй. Одоогоор би хэлж мэдэхгүй байна. Чи надад зүүн совингоо анзаарч сурахад минь туслаарай. Ингээ айсуу. Гэрт орцгой. Нэг мэдсэн чинь би чамаа гэртээ оруулахгүй хориод байгаа юм шиг юм болчихож гээд тэнгэлзэн зогсох түүний гараас хөтлөн явсаар гэртээ оруулав. Гэрийн зүүн хойно гаансаар тамхи татан сууж байсан мулзан цагаан толгойтой махлаг дугуй шар царайтай биерхүү өвгөн анарын мэндийн хариунд ёс төдий мэдлээд түүнийг суумагц хоош иргэн орны толгой дах шуулганы нүднээс хөөрөг дайлан гаргаж түүнтэй ногоо чулуу хөргөөр тамхилаад за алдар нэр хин гэдэг билээ танилцъя да миний нэрийг Талин гэд анарын өдөөс харав. Анар түүний энэ харц нүд дайлтрам санагдав. Анар гэж хэлээд аяхтай цайрууга харав. Салхиар наадагч хөө их хөөхэд гараад ирээ хэмээн Талин өвгөн тэднийг шон дээрээс дуудхан дуулдав. Хаяа BBC-г нууцхан харж дуугүй сууцгааж байсан тэр хоёр зэрэг шахуу дэрхийн босож гэрээс гүйн гарч шон дээр очиход анарт наадмаар унуулж байсан мөнөөх дөрвөн хөл чийр цагаан хараалга морины цулбуураас барин зогсож байсан Талин анарт хандан "За мэ, энэ морийг чамд өгч байгаа юм. Унаа хийж аваарэ" гэд хар алга морины цулбуурыг хоёр гардан барьж анарт өгөөд "Бэлэглэж байгаа юм биш шүү, өгч байгаа юм. Ийм морийг бэлгэлдэггүй юм. Ямар шуухан унаа болохыг нь унаж эдэлж байж үзээд мэднэ биз. Хөнгөн хөлтэй морь байгаа юм. Ташуур баг өгөөрэй. Давхих хүслэнд байхгүй болчихно. Дөрвөн туурайн газар хүрэхтэй үгүйтэй яваад ирвэл ястай нууц хүч нь гарч эхэлж байна гэсэн үг. Тийм моринд 10 өртөө газар юуч биш гэхэд анар ташуур баг үг гэдэг чинь цөөхөн гуйд гэсэн үг үү гэв Талин үл мэдэж юмалцснаа. Заадаа бараг л битгий ташуурд гэсэн үг дээ. Ташуурднаа гэдэг зодож байгаа хэрэг. Зодуур нүдүрээр ямар ч юмны нууц хүчийг гаргаж чадахгүй. Нууц хүчийг нь гаргаж чадахгүй бол хол ойрын унаа хийж чадахгүй. Өөрийн зоргоор нилээд давхиж байгаад хурдан сараад ирнэ.
Тэгэнгүүт нь намыг нь татаад сайхан алхуулах хэрэгтэй. Шогшуулж, сажлуулж болохгүй. Ер нь ташуур барьж мордох морь биш дээ. Ташуур ихээхэн хөрөгвөл хөл нь хүндрээд албан шаалтаар давхих чаан болно. Түүнээсээ болоод тоос их хөдлөгдөг болно. За тэгэх юм болж мууга хаяалж байгаа нь тэр дээ. Хөдөлж гарахгүй хэрнээ бусдыг тоосороо болдог амтан болчихвол ямар ойлог байх вэ дээ. Харин үргэлж тушиж хөдөрлөж яваарай. Их нь манай унган адуу их номхонгүй байгаа юм. Ааван саавч хээр гадаа явгалчихгүй. Гэлээ гэхдээ юмыг яаж мэдв? Адгуус бол адгуус. Ямар ч үед сул тавьж болох. Үгүй ядахтаа л цолбуурыг нь чиргүүлээд орхих хэрэгтэйгээд дуугүй боллоо. Анар аман дээрээ ирсэн баярлаа гэдэг үгийг арай хийж буцаан тогтоогоод хар алга морь руу цэрвэнгүй дөхөж очиж алгаараа магнайг нь хоош хилээд инга руу харна. Хар алга мориндоо би хараацай гэж нэр өгнө гэхэд инга инээмсэглэн толгой дахив. Анар явган сууж морио тушаад ингэж тушиж болох уу гэж талинд үзүүлэхэд өвгөн морины тушааны зүг зэрвэсгэн харснаа царайнд нь инээмсэглэл тодорч болох л гэж байна. Үгүй болохгүй байна. Та надад сайн заагаад өгөөрэй гэхэд талин бололгүй яах вэ? Сэтгэл байвал амархан сурчхна гэд морины хөлд суун үзүүрийг нь ингэж битгий өхүүлж зангид хөвөрхий уй сүлд нь тайлхад амар ингээд гэд морины тушааг тайлан дахин тушч үзүүлээд ер нь уяа гэдэг маш чухал зүйл. Амьдралын гадснаас өөрийгөө хэрхэн бүхэлснөөс чинь л гарц олц чинь шалтгаална. За тэгээд цаашлаад эн чинь ямар ч юмтай холбож сурахад чинь дэм болно. Юм мэднэ гэдэг чинь явж гайгүй юмыг холбочихсон юмыг тайлах шүү дээ гэдэг. Гээд ин гаруу харан ир юм хоёр ч ялгаагүй уяанасаа шалтгаална. Үл ялаг цаашаа зулгарахад алдуурчдаг уяа байдаг. Цаашаа зүтгэх тусам улам чангараад байдаг уяа байдаг. Яаж уйснаасаа л болно. Насныхаа ханыг бол өөрийнхөө бие сэтгэлдээ бэхлээд үзүүрийг нь өхүүлж сангадах хэрэгтэй. Сэтгэл гэдэг салхи. Бөхөөхөн юмнаас баттайхан уяхгүй бол дэгдээд л алга болчихно гэсэн үг гэж хэлээд анарт хандан чи бодвол охины минь хот руугаа аваад буцгал санаа агуулж ирээ бидтэй гэд түүнээс хариу нэгсэн янзтай өөдөөс нь ширтэв. Ингэж гинэт пал хийдэл асуун чинээ бодоогүй байсан анар балмагдан уг нь би гэд төвдөрч тэгхэл гэсэн юм таныг ч гэсэн цуг аваад буцмаар байна. Намайгөө таныг өөрийн эцэг шиг өргөж асарч чаднаа. Намайг хэн захирдгийг мэдхүү? Үгүй. Тэнгэр намайг энд насыг бараг гэсэн юм. Би тэнгэрийн зарлигийг зөрчиж чадахгүй шүү дээ. Ингач бас тэнгэрийн зарлиг дагах уу? Тэрийг би мэдэхгүй. Тэр хүн өөрөө л мэдэх байх гэхэд анар өөрийн ирэхгүй ин гаруу харав. Инга юу ч хэлэлгүй ичингүүрэн газар ширтлээ. Талим өвгөн яриагаан цааш үргэлжлүүлэн за юу ч атгүй харцсан бороо ногоо тэгшэрсэн сайхан зам болж байна. Энэ янзаараа байвал нэг их царай алдчихгүй байх. Тэгэхээр чи энд хэд хон бийсээ мэдэлц тэгсний хойно өөрсдийн хөрөө шийдэцгэн биз. Ардаа яруу ажил төрлөгөн байгаа зү? Ажилч гайгүй л дээ. Тэгвэл ямар юмдаа ярах вэ? 2-3 хоногоос нэг өдрийн төвшөнд хідэн унаг уйч хамц. Айрах цагаа ууж хэд хонохоор учиг учир нь олдно бизээ. Юуны туханд хөрлөхүй давуулаад мордно гэвэл наадах чин санаан дураач чин хөдөлгөх нь юу л бол гэд ин гаруу төхөж очиод ингэсгийж байгаад би будын хар бууж чад ирээ. Нэг юм шалблахгүй бол болохгүй. Нөгөө мал муулдаг банд нь байна уугүй юу гэхэд инга хар тогомтын хамар цагааныг битгий муулаарэ агаа гэв. Уг нь тэр чинь л тоогоо таслах ээлжтэй. Тэр чинь хов шүү дээ агаа. Өө нэр нь тийм л дээ. Тэгвэл одоо дараагийн ээлж нь ямаа хөвгдөг бор халзангийн лээлж байх та. Хойтон хургалахаараа нэг их сайхан том чихтэй бор халзан хураг гаргавал яа. За юул бол сарын хомсдлоор гарсан мал байгаа юм. Тийм мал нэг их өсдөггүй юм. Юу ч болсон орой харж байгаад л болъё. Муулчих юм олдох байлгүй дээ гэд гэрөөд зүгэллээ. Тэр хоёрын энэ ярианаас мал муулдаг банд гэсэн үг анарт маш содон сонсогдов. Хүн муу хэлэх гэдэг үгийг л том мэдэх түүнд мал муу хэлдэг хүн байх нэ гэх маягийн юм бодон талим өвгний гэрт ормогц. Танаа энд мал муу хэлдэг хүн гэж байдаг юм уу гэж асуухад инга төс хийдэл инээ талдан байдаг юм аа орой чи харнаа гэд хөхөрснө. Чи морой унах уу гэв. Тгийе болох уу? Болгүй яах вэ? Чиний л морим чи? Чи л мэднэ шүү дээ.
Өдөр бүхэн унсан ч болох уу? Болноо. Надад бүр өгсөн юм уу? Бүр өгөлгүй яах вэ? Тэгээд яагаад бэлэглэж байгаа юм биш, өгч байгаа юм гэд байгаа юм? Өгөх бэлэглэх гэдэг хоёр ч юм өөр шүү дээ. Манай аав ээж хоёр бас хүнд юм өгөх гэдгийг мэддэггүй юм. Хотынхан ер нь нэг бол бэлгэлдэг, нэг бол худалдаг л ус шиг байгаа юм. Хүнд зүгээр юм өгөх гэж байдаггүй байхаа тийм үү? Байган ч байдаг баха. Гэхдээ ховор байх. Чиний ээж аав хоёр ч хотод суудаг уу? Тийм ээ, 8 дугаар хороололд байдаг. Чи тэгээд яагаад энд байгаад байдаг юм? Би эндхийн хүн юм чинь. Марийг чинь имэйлээд өгөх үү? Тэгтэг чи энд төрсөн юм уу? Үгүй ээ, өссөн юм. Гэд инга гэр руугаа явж имэйл авчран харлаг морийг имэйлдэж өгөв. Анар харлаг морин дээр эмээнгүй мордоод хаашаа явах вэ гэхтэн инга унайтан цэлих их талын зүг зав. Анар хотноос холдотлоо хэсэг зур сажлуулж байснаа гинэт өвгөний хэлсэн сажлуулж болохгүй гэсэн үгийг санаад чүү хэмээн давиртал харлаг морь чухамхүү үүнийг л хүлээж байсан мэт хазаар даран хатирхад бут будраганы сүдэрт хорж байсан салхи босон ирэх мэт сэвэлзэн угтав. Анар өрөндийнхний морь ундаг заншлаар дөрөөн дээрээ зогсон имэйл дээрээ өндөлзөн хөдөлгөд морь нь улам хурдлан тавхив. Яагаад ч юм түүнд миний хүсэн хүлээж байсан салхи энэ байна гэсэн бодол ирж сэтгэлийг нь баяр баясгалангаар дүүрэхэд тэрбээр жолоогоон сул тавин хоёр гараа дээш өргөн хэмээн хашгираад унсан морь нь улам хурдлахыг мэдэрлээ. Салхи хоёр чихэнд нь хүүгэн ямар сайхан юм бэ? Ирэх чөлөө хэмээн хашгиран давхин. Түүний энэ үгийг хээр талын онгон салхи аван готно. Хэсэг давхисны хойно түүнд өглөөхөн бэлчрээс барьсан морь бахардаж магадгүй гэсэн бодол төрж морьныхоо амийг татан сажлуулснаа гэрийн зүг буцан алхуулав. Энэ зуурт түүнд нууц хүчийн өвчийг нь гаргах гэсэн үг орж нууц хүч гэдэг нийгэм байх нь тэр нь юу юм бол энэ моринд тэр нь байна уугүй юу? Сая давхисан хүчин юм болов уу? Алив гэсэн бодол төрж морио даврин дөрөөн дээрээ босч имэйл дээрээ өндөлзөн давхилаа. Морь унахад давхихад мэдрэгддэг хүчнээс илүү юм түүнд мэдрэгдсэнгүй явсаар гэрт ойртон өөрийн ирэхгүй морьныхаа амийг татлаа. Талин өвгөн түүний зүг харан гэрийнхээ үүдэн зогсож байлаа. Алхуусаар явж шан дээр очиход талин өвгөн тосон очиж нэг юм хэлэлгүй болшгүй. Морь ингэж унаж болохгүй. Морь унана гэдэг чинь имэйл дээрээ сууж явахыг хэлж байгаа юм. Зөв сууж явж чадвал морьч зүтрэхгүй, чийч ядрахгүй. Хэдий ч нээл хөдөлгөөнгүй тайван сууж явна. Морьчин төдий ч нээл хурдан явна. Ухаан бодол чинж төдий ч нэ хурдангүй. Орчлонгийн явдлыг эргэцүүлэхийн тулд л морь ундаг юм. Сургуульч нь биш хөөл заагаа биз. Арга билег хөдөлгөөн амгалан энтергээд л тэр хөдөлгөөн амгалан хоёрыг чинь уулзвар дээр л юм бодох хэрэгтэй шүү дээ. Жигдхэн сайхан дэрэгтэл хатирч байгаа морьны нуруунд дээр байгаль дэлхий харсан шигээ юм бодож явах шиг жаргал хаа байх вэ? Морь унахын амт нь тэндэл байгаа юм да. Тийм үгүй юу? Гэд инээмсэглэхэд анар тийм ээ гэд толгой дохин морь унаж сурнаа гэд жумалцав. Цэнгэлж бичсэн цагтал. Би эндээс хаашаач явахгүй. Би хинбэ гэж би бол энэ баруун нуурын жараахаа. Ингэж eenга миний яаж асуундаа гэж бодож байсан асуултанд минь хариулав. Би хариу хэлэх нь бүхэл яах ч учраа олохыг болов. Бүх юм тодорхойгүй зүг чиггүй болчихлоо. Анх энд ирэхдээ хөдөөгийн энэ малчин бүсгүйг хот руугаа дагуулаад л буцсандаа гэж бодож ирснээс бус яах учраа мэдэхгүй болчихын чинээ санаагүй. Хөдөөх бөглөө буйд газрын залуу бүсгүй их хотын нэр хүндтэй эрдэм шинжилгээний хүрээлэнд ажилдаг. Эрдэм шинжилгээний ажлаа эхэлж гисэн ирээдүйн эрдэмтнийг уухайн тас дагна гэж бодсон минь эндүрэл байж. Би юу ч сураагүй, би юу ч мэдэхгүй хэрнээ ямар их бие тоосон их зантай амьтан байж вэ? Юу ч мэдэхгүй, юу ч чадахгүй хэрнээ ямар их бие тоосон хүмүүсийн дунд амьдарч байж вэ? Би өөрийнхөө амьдралыг одоо ба өнгөрсөн гэж өөрийнхөө амьдарч байсан болон амьдарч байгаа орчноо тэнд ба энд гэж ялгадаг болсон.
ялгахаас ч өөр аргагүй. Урд нь би хот хөдөө хоёрын ялгааг хотынхны нэг адил ахуйн хэрэглээгээр хэмжин ойлгодог байж. Гэтэл энд гэрэл, цахилгаан, хөргөгч, телевизор, гар утас цөм байна. Тэрч бүхэл хийн 100 хүртэл байна гэж. Энд хийн айл бүхэн ийм үгүй юу гэдэг би мэдэхгүй. Миний мэдэж байгаа юм гэвэл ахуйн ийм зүйлсийг хэрэглэе гэвэл хэрэгжилж болох нөхцөлтэй болчихож. Энэ бүхэн хөдөөг ойлгодог миний ойлголтыг огт өөр болгочихлоо. Хөдөөгийн тухай хотынхны ойлголт хоцрогджээ. Тэд аймаг орон нутгаас хотод нүүж очсон соёлгүй бүдүүлэг хүмүүсээр хөдөөнийхнийг төсөөлж байна. Тэд хөдөөнийх нь ч биш, хотынх нь ч биш. Тэд бол малч мэдэхгүй, машинч мэдэхгүй, ажилч мэдэхгүй, амьдралч мэдэхгүй хүмүүс. Ихэнх нь аймаг сумын төв дээр тодорхой ажил төрөлгүй байсан хүмүүс. Тэд малчид биш. Малчид биш учраас тэд хөдөөний хүнч биш. Тэд бол ямар ч улс оронд байдаг завсрын хүмүүс. Хот руу нүүсэн тэдний нүүдэл хөдөөх цэвэршүүлж хотын бохирдлыг нэмэгдүүлж байгаа нь илт. Энэ бүхэн хот хөдөө хоёрын ялгааг ойлгох миний ойлголтыг огт ондоо болгосон. Хот гэдэг иргэн шил, хөдөө гэдэг байгаль. Хот гэдэг бусдын иргэшэл, хөдөө гэдэг эрхчлөө. Хот гэдэг дүрм заавар, хөдөө гэдэг байгалийн зүй тогтол. Хот гэдэг хүмүүсийн хоорондын хайршил, хөдөө гэдэг хүн хийгээд мал адгуус уул усны өөрийн шил. Гэгчлэнгийн харьцаануудаар хот хөдөө хоёрын ялгаа илэрхийлэгдэх болсон байна. Энэ бүгдийг би хөдөг ойлгочихсондоо ингэж бичиж байгаа юм бишээ. Зөвхөн өөрт ажиглагдсан ялгааг л бичиж байна. Ялгаах явдал бол танин мэдэж байгаа зүйл биш гэдгийг чи юуэс андах вэ? Танин мэдхүүн хувьд энтхийн бүх юмс надад танигдшгүй, тайлагдшгүй. Би юу ч мэдэхгүй, би юу ч чадахгүй. Тийм болохоор би заримдаа өөрийгөө энд ижил буруу мал юм да. Ижил буруу мал нэг л өдөр нутаггүй дэ гэж боддог юм. Гэхдээ одоонд нутаггүйх санаа төрөхгүй байна. Төрөхгүй байгаагийн шалтгаан зарим нэгтээ би ижилсэн дасах янзтай байгаад л байгаа байх. Тэр бол инга. Хэдийгээр бид хоёрын хоорондын харилцаанд учир нь олдохыг аргагүй ойлгомжгүй байгаач миний энд хорогдоод байгаа цорын ганц юм бол инга. Гаднаас нь харуул бид хоёр нэг гэртээ орчихсон эр юм хоёр шиг л харагдана. Өвөөнч намайг хүргэнэ гэж бодон айрах цагаа шин махаар дайлан хэдэл бол хэд хонгээд л байгаа. Гэтэл нарийнда бид хоёрын харилцаа огт өөр. Шүн болохоор бид хоёр тус тустай унтдаг гээд л бодчих. Бид хоёр үнсэлцэж өнгөлцгөн бүгэл биенийхээ гарт цөөхөн хүрсэн байх. Тэгсэн хэрн надад сайн юм шиг байгаа юм. Надад хамгийн хурдан сайн морой хүртэл зүгээр өгсөн. Зүгээр гэж би хотын ухаг туунаар хэлж байгаа хэрэг. Энтхийн хэлээр бол надад өгсөн юм. Инга намайг ингээд л байгаад л байгаасаа гэж хүсдэг юм шиг байгаа юм. Тэгсэн хэрн бидний харилцаа ийм байгаа нь миний зүрх зэрэг дутснаас ч болоод байгаа биш. Инга бусдаас ондоо хотын бүсгүйчүүдтэй адилгүй. Өчүүхэн бараа чимээнээс өргөн дайжигч цэрк рөөс чим шиг уулын гол руу ойртон ирж байгаа согоо чим шиг тийм нэг байгаллаг онгон төрөх бүхий болгоомжлол ажиглагддаг юм. Ийм ариун онгон төрөх хотын байтугай хөдөөгийн бүсгүйчүүдэд ч ховор байх. Чухам энэл төрх нь миний гайхан шагших бишрэн хүндлэх сэтгэлийг минь ундруулж өөрсдийн энэ нандин харилцаанд сэв суулгачихгүй юмсан гэсэн сэрэмж болгоомжийг үргэлж төрүүлнэ. Магадгүй Ингагийн энэ ариун тунгалаг төрх намайг улам өөртөө татаад байгаа болохоор би буцах тухай нэг их яарахгүй байгаа байж мэднэ. Юутай ч хэрхийг сэтгэл зүрх минь мэдэг. Өнөөг хүртэл би ухаандаа захиргадан явж ирж одоо болоо сэтгэлэн дагах минь дагаад ч энд хот газрын номын ухаан явааргүй мэдэгдэж байна. Юм бүхэнд чин сэтгэлээсээ хандахыг энэ цэлгэр уудам тал гүн цэнхэр тэнгэр анхлам салхи мал сүрэг малчин хүмүүс харааяндан шаарддаг юм байна. Тэд надаас маш их сэтгэл шаардж байна. Юм бүхэнд чин үнэн сэтгэлээсээ хандна гэдэг ерөөс хүний язгуур төрөх юм. Хотын бид нарын төрхөө аль хэдийн алдчихъя. Магадгүй сууршил хэмээх хүмүүсийн бөөгнөрлөн арилжаан дээр тогтдог учраас чин үнэн сэтгэл бүхэл ерөөс сэтгэл ямар ч хэрэгцээгүй болж үн цэнэ алддагч байж мэднэ. Энд бол өөр. Энд бүх юмд чин үнэн сэтгэлээсээ хандахгүй байхын аргагүй.
Надад өгсөн тэр хар алаг морь яадаг гэ? Морин дээр очих бүрдээ би магнайг нийлж хүзүү хоолойг нь маажиж өгдөг. Тэгсэн одоо намайг шон руу очихоор үүрсээд айртад очихоор маажуулах гээд толгоогоо өгдөг болчихсон. Ингэж байгаа адуус руу чинь би яаж ташуур талаах юм бэ? Тэгж зүрхлэн гэж юу? Энд хийхэн бүх юмд сэтгэлээсээ ханддаг учраас аливд итгэж чаддаг аж. Итгэхгүй байхын чаргагүй. Энэ морь булгаад хайчих болов уу гэх юм уу? Эсвэл үргэж бусгаад унагчгаа давхиад явчихна гэсэн бодол морины нуруунд дээр гарахын чаргагүй болоход хүрнэ бидтэй. Итгэл гэдэг мөн чих хүч шүү. Эндхийн амьдрал мөнгөн дээр бус итгэлээр тогтдог юм байна. Ерөөс байгаль дэлхий өөртөөгөө зөвхөн сэтгэл, итгэл хоёроор л хандахыг шаарддаг байх. Энэ бүх бодол санаа ажиглалт тандалт болгон миний эрдэм шинжилгээний ажилд тус болно гэж би найдаж байна. Энд ирснээсээ хойш би эрдмийн ажилдаа хэрэгтэй чухал олон санаа олсондоо их баяртай байгаа. Уулзж байгаа тухтай яри. Тийм учраас чи манай төсөл батлагдах нуугүй юу? Асууж байгаад надад хэл өгөөрэй. Хараа цайг дурсахгүй. Өдөр бүхэн шахуу хээр талын зүг харлаг морой унан давхих болсон анарыг өчигдөр уржигдрын шигээ энэ өдөр мөн нэг хэсэг давхиж байгаад ирэхэд нь инга тосон очиж би чамд нэг юм үзүүлээд өгөхөө гэсээр ямар нэгэн юм гинэт харуулах гээд түүнээ нууж ядаж байгаа хөхөчиг жуумалзан өгтөв. Тэг алив харъя. Энд байхгүй. Тэгээд хаана байгаа юм? Тэнд хоёулаа очиж үзгөө. Тэгье. Ингээд инга шон дээр уяатай байсан моринд мордон түүнийг дагуулan эргүүлв. Ямар нэгэн шувууны өндөг юм уу ангахаа үзүүлэх гэж байна да гэж бодсон анар түүний хэлэх гэснээ та чухал урам нь хугарчихна гэж бодоод хэлсэнгүй. Хоёул явсаар нэгэн толгойн өвөрдөх айлын нутаг байсан бололтой таанд хүмүүс сугсалдсан ногоон буйрны ойролцоо очиж мордосон буцгаав. Инга яахихийн зургуу морио тушиж орхичхоод гүйн отов. Анар морио тушичгаа түүний зүг харвал мордоос нилээ зайдуухан газар очиод явган суучихсан түүнийг таллав. Яг мөн шууны өндөг юм уу ангахаа гэж бодсоор анарыг очиод инга чулуун тоглоомны дунд инээмсэглэн сууж байв. Ямар их тоглоом бэ хэмээн анарыг уулаг алдгаад инга миний багын тоглоом гэд чулуугаар барьсан тоглоомын гэр рүүгээ зан. Тэр авдар, тэр өвөөгийн ор, тэр миний ор гэхтэн анар жогтой нэмсэглэн тэгвэл бас миний ор гэсэн үг үү гэхэд юу? Нэг гэртээ орчихсон ирэм хоёр чинь нэг ортой байдаг үсттэй гэхтэн инга ичингүүрэн доош харав. Анар дими юм хэлсэндээ эвгүйрхэн худлаа тоглосон юм гэд мөнөөх дими үгээ булах гэж алив надад нэг сайхан уруул чимчгэнэм айраг хийгээд өгөө гэж наадангуй өгүүлв. Инга гинэт санаа авсан мэт. Өө нэрэн тийм алив чи дээшээ суугаач. Түүнтэй зэрэгцэн зогсож байсан анар чулуун тоглоомны баруун талд гарч суухад инга хүй тэнд битгий суу хизээ гэрээ эзэн чинь баруун тагаа сууж байсан юм. Тэгэд хаана суудаг юм? Зүүн хойноос суудаг шүү дээ. Өө тийм үү гэд анар босч зүүн хойно нь гарч суув. Инга үннээсээ түнд айрыг хийж өгөх гэж байгаа юм шиг дан дийлнийхаа ханцууг ясархахоор доош болгох бүр үзүүлээд чулуун гэр дотор давхарлан тавьсан байсан шаазангийн гэлтэрхийнээс нэгийг авч элсээр дүүргээд аяхтай айраг барих мэт түүнд хоёр гардан барьлаа. Анарч бас ясархогоор алга тосон авч уух дүр үзүүлэн хий залиглаад ямар сайхан эсч вэ гэд аяхыг нь буцааж унгаа хаа зэлэлсэн юм бэ гэв. Тэр байна. Ямар олон унаг уйсан юм бэ? Ийм олон адуутай юм чин тэгэхгүй яах вэ дээ? Тэр тэмээ, тэр өвхөр, тэр хонь уу? Тийм. Ямар их малтай юм? Бүгдийг чи түүж авчирсан уу? Хагсыг нь л түүсэн юм. Бусд нь эндхийн чулуу. Өнгийг нь нийлүүлээд залгаад өрчихсөн юм. Тэгээ тийм олон харагдаж байгаа юм. Таанч тийм баха хонь өвхөрчин бүр захгүй харагдаж байна. Энэ газар өөрөө ийм алаг чулуутай газар л та. Адуу тэмээгээ би өөрөө олж цуглуулсан юм. Тэмээний бүх шиг ийм аттай чулуутай газар байдаг юм уу? Бараг л байхгүй дээ. Хаяа нэг олддог. Тэгэд ягаад ийм олон тэмээтэй болчихсон юм? Хийхгүй юу? Хийхээ. Чи мэддгүй юм уу? Би яаж мэдэх вэ дээ? Хотын хүүхэд юм чинь. Машин, буу, угсардаг байшин мэтийн бэлэн тоглоомоор тоглож өссөн байх нь. Тэгвэл жаргагүй. Чи тэмээгээ яаж хийдэг юм? Өө тэмээ хийх ямар гоё гэж санана. Билүү чулуу мэднэ үсттэй? Мэднэ. Билүү чулуу олж авчираад түүнээ хурц зэрмэгтэй хатуу чулуугаар зогсоор байгаад ас гаргачихдаг юм. Хэцүү юу?
Гайгүй. Эхлээд дэндүү чанга цохиж чулууга хаглаад байдаг байсан. Сүүлдээ чанга сулыг нь тааруулдаг болчхоор их амархан. Аялгуулаад л тоншоод байхад орхно тэмээ болчихдаг юм. Аялгуулхаа. Тийм. Атан тэмээ тоор мөнгөн тэмээ тоор гэдэл аялгуудаад л цохоод байна. Олуула бол бүр гоё хоолоо нийлүүлээд л тоорлоод байхан тэр. Автер сав оргирийнхээ ханыг бас өөрсдөө хийх үү? Үгүй олно. Ер нь тэмээнээс бусдыг нь цөмийг нь ирж олно. Сони юм. Гоё шүү дээ. Баг байхад тоглоом олох шиг сайхан юм байдаггүй байж малдаж явсан, аргалдаж явсан дандаа л доошоо харж явдагсан. Би бол дандаа дээшээ харж явдаг байсан. Дээшээ харахаа тэнгэр рүү юу, нар руу юу? Тэнгэр рүү гэд анарт царайдаа баяр ёслон тодруулан тэнгэрөөр ширтэв. Тэнгэрээс чи юу ирдэг байсан юм? Шувуу? Ямар шувуу? Болчмор уу? Үгүй, хараацай. Хотод би барааг нь харсан. Манай энд даанч байхгүй л дээ. Тийм юм билээ. Уг нь байдагсан бол мөн сайхнаа. Тийм үү? Чи хараацаагаа санаад байгаа юм уу? Гүй. Багдаа гайхан шагшиг хардаг байсан болохоор л чамд хэлж байгаа юм. Хараацаа харах гоё юу? Гоёор барах уу? Хараацай тэнгэрт гарч тоглодог юм. Тоглодгоо. Тэнгэрт жиргэж байгаа болчмор шивөө. Болчмороос өөрөө. Болчмор тэгж тоглодоггүй юм блэ? Яаж тоглодог юм? Яг жаахан хүүхдүүд чи хөөцөлдөж тоглож байгаа юм шиг тэнгэрт гараад тоглолцдог юм. Би биенээ хөөгөөд л хоорондоо хуралдаад л ямар гоё гэж санана. Тэнгэрт гарч тоглодог шувуу хараацаанаас өөр байдаггүй байхаа. Одоо ч би заримдаа зуны орой гарч тэнгэрт хараацаа тоглохыг хардаг юм. Танай тэнд хараацаа байдаг юм уу? Манай байшин тэгээ тэр хавийн бүх байшингуудын дээвэрт үүрэлдэг юм шиг байгаа. Хожим чи надад үзүүлээрэ. Яагаад хожим гэж? Одоо ч үзэж болно шүү дээ. Шувуу буцах үеэр буцаад улаан орон руугаа явчихдаг юм. Тэрнээс өмнө хот орж чадвал үзэн шүү дээ. Хожимл үзье. Яагаад чи хожим гэд байгаа юм? Хожим учраас л хожим гэд байгаа юм да гэд босч хормоогоо гөвөөд би чамд багынхаа тоглоомыг үзүүлмээр санагдаад чамайг ин тавьчирсан юм гэд морь руугаа явв. Анар мөн босч түүний даган явах зураа. Чи их гоё тоглоомоор тоглодог байжээ. Чамд гоё санагдсан уу? Сайхан юм. Тэгвэл хоёулаа дараа ирж тоглоно. Одоо ийм том болцоочоод хүн харуул яах юм солиорч гин шүү дээ. Бусдад сайхан харагдах гэж амьдрдгүү бицтэй. Үгүүн ч үгүй л дээ. Гэхдээ 90 цент хүрчгээ чулуугаар тоглоод сууж байна гэдэг нэг л ухаан санаанд багтахгүй л оргиод байна шүү. Ямар хамаатай юм том болчихсон хойноо ч гэсэн хөзөр даалуу шатар даан бөмбөг тоглодог шүү дээ. Ялгаа юу байна? Тогломоор л санагдаж байвал тоглох л хэрэгтэй шүү дээ. Чи одоо бол энүүгээрээ тоглодог юм уу? Тогломоор санагдвал хурч ирээд тоглолцдог юм. Баг настайгаа уулзах сайхан шүү дээ. Тийм ээ, сайхан. Тэрэн шиг сайхан юм хаана байх вэ гэд анар дуугаа болж сэмхэн уртаар санаа алдав. Яагаад ч юм түүний сэтгэл хачин болчихов. Ингаа шиг давхиж очиод тоглолцох тийм тоглоомгүй дээж тэрүү. Ингаа шиг баг насаа хадгалж чадаагүй дээж тэрүү. Аль эсвэл хараацай хардаг байснаа дурснаасаа болоод ч тэрүү. Баг насанд нь өвд болсон гижигээ дурсагдснаас болоод ч тэрүү. Нэг тийм битүү хөнгөн үнэгт автан Ингагийн багын чулуун тоглоом руу өөрийн ирэхгүй эргэн харан зогсов. Тэрээр чулуун тоглоом руу харж зогсож байгаа мэт Ингад харагдаж байгаа ч мөн чанартаа дурсамжийнхаа тэнгэрт илэн халин дүүлэн нисэж байгаа хараацай түүнийг харж зогсож байгаа их хүн хоёрыг харж байлаа. Чи дандаа газар харж тоглох юм? Тэнгэрээд бас харж байгаа ч тэнгэрт юу байдаг юм ээжээ? Тэнгэрт хараацай байдаг юм. Ижи минь нэг өдөр ингэж хэлсэнсэн. Тэр өдрөөс хойш тэнгэрээс хараацай олж харах гэж мэрийж заримдаа хүүхдүүдтэй тоглож явснаа гинэт тэнгэрт нисэж байгаа хараацайг олж харна. Хэрхэн тоглоно наадгыг нь удтал ширтдэгсэн. Ингэхэд би чинь ижийнхээ ачийг хариуллаа. Анараа явах уу? За одоохон. Ингэхэд би чинь ижийнхээ ачийг хариуллаа. Орчлонгийн их зовлон том. Анарыг оцсны дараахан нэгэн өглөө Ингааг инг саах зур талим өвгөн түүнээс "Аас хитэн чи ер нь юу хийх гэж боддог хүн бэ?" гэхэд тэрбээр "Надад нэг зориг бий. Би бурханд тус болгосон гэж боддог. Амьтай амьгүй бүгд л бурханаас тус дэм хүсдэг хэрнэ нэг нь ч бурханд тус болгосон гэж бодохгүй юм" гэхэд талим өвгөн хөмсөг өргөн түүний өдөс цоригтол хэсэг ширтснэ. Тэр ч харин тийм байх шүү гэд дуугүй болж ганц тамхиасаа хит дотгош хүчтэй сорсноо уртаар санаа алдах мэт гадагш гаргаад
Боддгол бодол. Нэр нь хүн төрлөختөн хичнээн олон зуун жил Бурхны авралд багтаж хичнээн олон жил Бурхны ачиг буйныг хүртэж байгаа юм блэ. Тоолохын арга байхгүй. Уг нь нэг удаа ч гэсэн Бурханд хариу барих цаг нь болсон л доо. Харин яаж туслах вэ гэдэг л байна. Тэр л хэцүү болов уу? Бурхан юм чин дутагдах гажигдах юм гэж байхгүй, мэдэхгүй чадахгүй юм гэж байхгүй байх. Тэгэхээр Бурханд чи бидний тус хэрэг болох болов уу да? Хэрэгтэйгээр барах уу? Бурханд хүн бүхний тус хэрэгтэй. Та бодол та. Бүхэл хүн Бурханаас аврал гуйна. Бурханд эн чин амар гэж юу? Хэцүү. Энэ шиг хэцүү юм байхгүй байх ёстой. Адгийн хулгайч дээрэмчин аргаа барахаараа Бурханаас аврал гуйна. Эн чин амархан гэж юу? Амархан юм бол Бурхан байх амархан болно шүү дээ. Тэгвэл хүн бүхэн Бурхан байхгүй яасан юм? Өстөө хоёр хүн бай гэж бодъё. Хоёул бие биенээ дийлэх гэж Бурханаас аврал ирнэ. Бурхан яах юм бэ? Хинийхэн талд орох юм бэ? Хэцүү биз дээ. Бурханд дийлэхгүй хүчрэхгүй юм байхгүй л байх учиртай да. Байдаг л байж таарна. Бурхан бол хэрээс тийхний боддог шиг ертөнц дээрх бүх юмыг бүтээж чаддаг, бүхнийг бүтээгч, гойсон бүхэнд хүсснийг нөгч байдаг өгөлгийн эзэн биш байх. Ингээд тэгээ Бурхан гэдэг чинь ер нь юу юм? Бурхан гэж энэ орчлонгийн хамаг амьтны төлөө зовж байдаг хамгийн их зовлонтон. Хинч бусдын төлөө зовлоо гэхэд Бурхан шиг зовхгүй. Их л сайн да. Их эцэг үр хүүхдийнхээ төлөө л зовно. Ах дүү төрөл садан найз нөхдийнхээ төлөө л зовно. Тэрнээс цаашгийн төлөө зовхгүй. Гэтэл Бурхан бүх хүн амьтны төлөө зовно. Тэгэхээр Бурхан гэж энэ орчлон хорвоогийн хамгийн их зовлонтон хэлж байгаа биз дээ. За тийм гэж бодъё. Тэгэхээр Бурхан яаж зовдөг байж таарах вэ? Хүнд туслая гэж бодох хэрнээ туслаж чадахгүй байх хэцүү биз дээ. Чадахгүй юм Бурханд бий гэж юу? Байдаггүйсэн бол энэ ертөнц чинь дэваажин шиг байх ёстой биз дээ. Үхэх цаг нь ирчихсэн бол мянган Бурханы хүрээлэн хамгаалаад байсан ч үхнэ гэдэг биз. Хүний урд насандаа үйлдсэн уйллаа нүгэл хилэнц өглөг буйны ирэхээр бий болсон хувь тавиланг Бурхан өөрчилж чадахгүй шүү дээ. Ухаан муутай хүнийг ухаантай, царай зүс муутай хүнийг үзэсгэлэн гоо болгочихж чадахгүй шүү дээ. Тэгэхээр чадахгүй юм Бурханд байгаа биз дээ. Хичнээн ч мөргөж гуйгаад өөрчилж чадахгүй юмыг өөрчилж чадахгүй шүү дээ. Чадахгүй юм байгаа юм чинь хүнд тусалж чадахгүй байгаа та зовн шүү дээ гэж анрыг өгүүлэхэд талим өвгөн инээнсэглээд тэр ч харин тийм байх шүү. Бурханд чадахгүй юм гэж байдаг гэж бодно гэдэг чийг сони тун их олц. Ингээд чи тэгээд Бурханд яаж туслах гээд байгаа хүн бтэ гэж асуугаад хариу нэгсэн харцаар түүний өөдөөс ширтэв. Тэрийг чинь л би мэдэхгүй байгаа юм. Яах аргаа ч олохгүй байна. Та надад арга хэлж өгөөч гэд өвгөний нүд рүү харав. Талим өвгөн чимээгүй болж унтарсан ганцаас сэтгэн шин тамхи хийж нэрээд түүний татан бодлогоширч сууснаа. Би яагаад чамд хариу хэлэхгүй дуугай дүмбийгээ суугаад байна гэж чи бодож байна гэж гинэт асуув. Мэдгүй. Яагаад гээ? Хүнийг тэгэх хэрэгтэй гэж хоосон номлох шиг амархан юм байдаггүй юм. Харин арга хэлэх хэцүү. Хүн ер нь номлохоос ондоон тусаар бага амтэн шүү дээ. Та өөрөө Бурхан туслая гэж бодож байсан бол яах вэ? Би юу? Нүгэл багхан хийж буян аривхан хийж л тус болдог байх та. Тэр ч Бурханд тусалж байгаа биш өөртөө л тус болж байгаа хэрэг шүү дээ гэхэд магадгүй шүү гэд талим үгэн төр дуугүй болон бодлогоширсноо түүний зүг харц өргөн. Уг нь нэг арга байх нь ч байна л да. Даанч биелүүлэхэд хэцүү юм. Тэр нь юу вэ гэхээр хүн бүгд гэгэрхэл зам байна. Тэгэх юм бол энэ ан амтан мас үргээ хагалж идэхэ болно. Газар дэлхийгээ эвдэж химгчиж алт эрдэнсийг нь ухаж аваад байхаа болно. Ингүүлч мондохгүй л тус болно доо. Энэ бол биелэгдэшгүй зүйл дээ. Эртний мэрэгдч ярьдаг л байсан. Одоогийн ухаантан сэхэнтэн гэгдэх хүмүүс ч ярьж бичиж номлож л байна. Энэ бол бүтэшгүй зүйл. Ээлдэл болсон хоосон номлол хичнээн 100 жил ингэж хоосон үлгэлэх юм. Тэрний оронд ганц хүн ч гэсэн хамаагүй биетэй бодиттой тодорхой зүйл хийх хэрэгтэй. Бусад хүмүүс яаны надад огт хамаагүй. Зөвхөн би Бурханд яаж биетэй бодиттой туслах вэ гэдэг л миний зорилго гэхтэн талим өвгөн. Ахаа хэмээн өөр зураа дуугараа доош харав. Тэр хоёрын хинэнч дахин ам нээсэнгүй байснаар энэ яриа өндөрлжээ. Дун уулын чулуутын нууц.
Талин өвгөн өглөө ямагт нарнаас өмнө босч угаал үлдснийхээ дараа гадагш мордох гэж буймад хувцсахнараа бүрэн өмснийхөө дараа хамгийн сүүлд нь малгайгаа өмсөн гарч хотны хойхон орчих хаттай толгойг чиглэн нуруугаа өөрөн жингийн цуваа мэд зугуухан нэгэн химээр алхана. Явж буй төрхийг нь харахад ямар нэгэн юм бодож яваа нь илт. Чухам юу бодож явна вэ гэдгийг хинч үл мэднэ. Өвгөний бодол санаан дотроос хамгийн нууцлаг нь энэч байж мэднэ. Яагаад гэвэл хинч түүнээс та юу бодоов гэж эс асууна. Өөрөө ч ийм тийм юм бодлоо гэж эс хэлнэ. Гагц мэдэгдэх юм гэвэл алхаж байгаа алхаа нь юм бодож явааг нь илтгэнэ. Толгойн бэлд очоод мөн л юм бодон өгсөн, эргэж харах юм уу, ийш тийш харна гэж үгүй, зогсно гэж үгүй, зугуухан өгсөөр хідэн хормын дараа харахад орой дээр нь гарчгсан зогсож байгаа мэт харагдана. Толгойн орой дээр гараад ийш тийш хардаг уу, эсвэл ганцхан зүг рүү хардаг уу гэдгийг хинч эс мэднэ. Анар нэгэн өдөр энэ тухай асуусанд талин өвгөн түүн тийш санжингүй харснаа. Чи өөрөө гар тэгээд мэд. Би гараад юу хийх вэ? Юу хийхээ мэдэхгүй бол гарахын хэрэг юу байх вэ? Та тэндээс алсын бараа хардггүй? Бараач харна, бас өөрөмж харна. Ер нь юу л харъя гэснээр харна шүү дээ. Нарнаас өмнө гарчихвал бүр чих юм үзэж харж ухаарч мэдрэндээ. Алсын бараанаас өөр юу харагддаг юм? Сонирхож байгаа бол чи өөрөө гараад хар гэснээр тэдний энэ яриа дуусчээ. Анар нэг өвгөний өглөө бүхэн гардаг толгой дээр гарчгаад орж ирэхтэн. За юу харав гэж өвгөн асуув. Ойр хавийн гүвээ толгойд тал хөндийгөөс өөр юу ч олж харсангүй. Тэгээд ч ийм намхан толгой дээрээс юу ч харагдах билээ. Тэр ч харин үгүй байх шүү. Барууны мордын дэргэд Монгол морд даах шиг харагдах хэрнээ унсан эзнээ хаа байсан Атратын далаа үзүүлч гэж байсан юм гинлээ гэд талин өвгөн дуугүй болов. Ийм дуугүй болохоор улам танигдшгүй, тайлагдшгүй болно. Өвгөнийг хал зөөдөөс нь хараад юу бодож, юу хэлж байгааг нь хийгээд сэтгэл санаа нь ямар байгааг хинч олж харж чадахгүй. Харин хажуугаас нь харах юм бол арай дээр ядчил юм бодож суунаа уу, юм харж суунаа уу гэдгийг нь багцаалж болно. Гэхдээ тайм төдий өвгөн голцоо завилж суух бөгөөд юм ярьж байснаа дуугүй болонгууд хоёр гараа үр дээрээ салаавчлан яс мэлхий толгой хөлөө хуйгандаа хийх мэт далайн дун дэлгэсэн биеийн дун дотроо хумын далдлах мэт буй бүхий л хүртэмж мэдрэмжээ гадаад ертөнцөөс таслан өөрийгөө цоочилчих мэт болно. Ийм үед нь өвгөнд ямар ч үг хэлээд, ямар ч үг харуулад сонсохгүй, харахгүй мэт болдог. Буй бүхнээрээ өөртөө орхичгож байгаа нь тэр заримдаа татаж байгаа гаансаа баруун гараараа барьж зүүн гараа завилсан өвдөг дээрээ тавин сууж харагдана. Энэ үед нь түүнээс харах юм хоёр гарна. Дахин том энэ хоёр гар хичнээн ч удаан уяа занглаа тайлж хичнээн ч удаа ачаа татлах татсан юм билээ гэж бодохоор зүдрэнгүй харагдана. Ер нь түүний нүүр би эргэтэн дотроос хамгийн их зовлон зүдүр үзсэн нь энэ хоёр гар байхаа л гэж бодогддог. Гайхалтай нь энэ хоёр гар хоёул адилхан зүдэрсэн мэт. Ав адилхан. Ихэнх хүмүүсийн солгоо гар зөв гараа бодвол илүү залуу харагддаг бол талин өвгөнд солгоо зөвгөж өрөөсөө байдаггүй мэт харагддаг. Ихэнх хүмүүсийн зан арин шин гарыг нь хараад сөөлж болдог бол талин өвгөн гараараа тодорхойлогддоггүй. Ер нь талин өвгөнийг ямар үзэл бодолтой, ямар боловсрал мэдлэгтэй, юу үзэж туулсан зэрэг нь түүний гадаа төрхөнд үл илэрнэ. Нутгийнх нь түүнийг талим гэхээсээ дун өвгөн гэх нь олонтаа. Чухал энэ үг хоч, шоо, цээрлэл хүндэтгэл хоёрын аль нь болохыг ч мэдэхгүй. Асуухаар цугаараа л дун өвгөн гэцгээдэг юм шүү дээ гэх. Ийм гагаас асуухаар дун уул шиг дуугүй дүмгэр болохоор нь тэгээ биз гэж ханга дуухан хариулсан аж. Энэ нь талин өвгөний нууцыг тайлах нэг түлхүүр нь байж магадгүй гэж анарт санагджээ. Ялангуяа завлаад гараа өвөр дээрээ салаавчлан суугаа өвгөний энэ хуйгалчгсан төрхөл дун гэсэн нэрийг зүүлгсэн байх гэж бодоод энэ бодлоо батлах ямар нэгэн юм олж магад гэж сэтгэсэн мэт ийн гаг дун уулаа үзүүлээч гэж гуйсанд маш дуртай зөвшөөрчээ. Хээр тал ухаагүй дов толгод занхилсан энэ нутгийн тэрүүхэн хавьда өндөрхөн шаргал ухааг дун уул гэдэг аж. Холхноос харвал доош нь харуулаад тавьчихсан явууч юм шиг, хоньны тойгч юм шиг, талын шуудын өндөгч юм шиг цаанаа сэтгэл дулаан номхон ухаа байв.
Энд далайн дунгууд элбэг байдаг юм. Тийм ч учраас энд яаж ч хашгирсан цуурай гардаггүй юм гинлээ. Гарсан дуу чимээг дунгууд нь залгичдаг учраас тэгдэг гэж нутгийнхан ярьдаг юм аа гэж Инга хуучлаад газар ширтэн юм хайж явснаа ухасхийн газраас нэг чулуу авч анар дээр гүйж ирэн. Энэ байна гэд түүний гар дээр үнсэн сааралд өнгөтэй чулуу тавив. Хавсарсан хоёр шиг тэр чулуудсан дун байлаа. Дунгийнх нь хоёр хавтас хавхлагдан чулуудсан хэрн хавцсных нь хээ тэр чигээрээ яг л амьд дун мэт. Сонин байгаа биз? Сонин юм танах энүүгээр яадаг юм бэ? Яадаг ч хөө. Авч болдгоо? Мэдгүй би авч үзээгүй болдгоо байхаа. Яг л далайн дун шиг юм. Дун юм чинь тэгэхгүй яах юм? Тийм учраас хүний нууцыг хадгалж чадаж байгаа юм. Ямар нууц? Наадах чинь айгүй бол миний нуусан нууц байгаа да. Жижигэндээ барай чагнда. Юу ч сонсогдохгүй байна. Тэр чинь нууцыг минь хиндэж хэлэхгүй хадгалж байгаагийн баталгаа шүү дээ. Чи энэ донд нууцаа хадгалуулсан юм уу? Тий. Яаж хадгалуулдаг юм бэ гэхэд Инга би чамд одоо заагаад үгүй гээд дахиад газар ширтэн дун ирэн нэг алхан нэг зогсон хэсэг явсныхаа дараа тонгой нэгэн юм авч анар дээр гүн ирээд алгаа дэлгэн мөн байгаа биз? Мөн байна. Тэгвэл байна. Ингэдэг юм гэд юм бацтай инээ талтан өөрийнхөө хамгийн нандин бусдад алдчихгүй гэсэн нууцаа энэ дунд хэлээд шившээд буцаагаад сүрхтэн нийлүүлчихдэг юм. Одоо би нэг нууц юм аянд хадгалуулна гэд инээ талтан түүнээс холдон загсаад буруу харан алгаа хавсраад хавсарсан алгандах дундаа юм шившин хэсэг байснаа нүдэн ананд ороо эргэж байснаа нүдэн ансан чигээрээ дунгаа чулуудчихад дахин ганц нэг эргээд нүдэнээ ингүүл чиний нууцыг хамгийн сайн хадгалдаг юм гэв. Анарт Ингагийн энэ хийсэн үйл тоглоом мэт санагдсан хэдий ч чи надад нэгийг олоод өгөө. Би ч гэсэн нууцаа хадгалуулъя байз гэхэд Инга болохгүй шүү дээ. Нууцаа хадгалуулах дунгаа чи өөрөө сонгож олох ёстой. За тэгвэл би өөрөө олъё. Ямар дунд хадгалуулах ёстой юм бэ? Тэрийг чи өөрөө мэднэ. Би яаж мэдэх юм? Урд нь нууц мууцаа хадгалуулж байсан биш. Зүүн савин чинь чамд хэлээд өгнөө. Юу гэж? Энэ дунд хадгалуул гэж. Зүүн савингаа би яаж мэдэх вэ? Ингээд л чулуунуудыг хараад явтал чинь дун зөндөө харагдана. Харагдсан дун бүхэнд хадгалуулж болохгүй. Цаашаа хараад л яваад л бай. Тэгтэл чинь нэг дун бусдаас онцгой харагдаад энд л хадгалуулъя гэсэн бодол гинт төрөхвээ. Тэр чинь чиний нууцыг хадгалж чадах дун чинь мөн гэв. Анар түүний хэлснээр удтал явж байгаад нэг дун олоод за олсон. Тэгвэл наадахтаа нууцаа шившээд ижилдэн тавь. За харин ямар нууц хадгалуулснаа би чамд хэлэхгүй шүү. Чи битгий муу юм санаарай. Юу гэж би муу юм санах вэ? Би ч гэсэн ямар юм нууснаа чамд хэлэхгүй шүү. Анар яг Ингагийн зааснаар нууцаа шившээд эргэж байгаа дунгаа шидэв. Инга мэдсэн дээ гэд дараа хүүхчигдэх вэ? Юу мэдсэн гэж? Чиний нуусан нууцыг яаж мэдсэн гэж? Чиний дун чин газар очихдоо чимээ гаргасан. Эн чин үг алдаж байгаа хэрэг. Тэгвэл дахиад өөр дунд хадгалуулах уу? Үгүй хэрэггүй. Би хиндэж хэлэхгүй. Гэлээч гэсэн үг алдаж байна гэдэг чинь нууцаа алдахын сондан. Үгүй зүгээр хадгалж чадна. Хоёлаа шалгах уу? Яаж? Нууцаа хадгалсан дунгаа олоод чагнаа. Яах нь вэ? Тгий чи ч гэсэн минийхийг ол хаашаа шидснийг нь чи хараа бидтэй харсан. Би ч чиний дун хаа очсныг багцаалж байна. Уралдаж очиод би биенийхээ нууцыг нуусан дунг чагнаа тэхүү. Тгий 1 2 3. Тэр хоёр өөр зүгт гүн очиж удтал ирсэн боловч хин нэгнийхээ нууцыг хадгалсан дунг олсонгүй. Хин газар ширтэн дун ирэх боловч үнэндээ тэд биеийнхээ нуусан нууцыг өөрсдийнхөө ой дурсамж оюун санаанаас ирж байлаа. Дун уул тэдний нууцыг хиндэнч буцааж өгсөнгүй. Сунсан цаг хугацаа. Анар хээр тал руу давхидгаараа давхичгаад эренгүйтэй бугууныхаа цагийг тайлан авцаадлаа дотроос нь зайг нь авч байхыг харсан Инга яасан зайн дуусчихсан уу? Би сумын төв яваад зай аваад ирье гэж урайлгах наргагүй өгүүлв. Үгүй хэрэггүй. Зайн дуусаагүй. Жилийн хугацаатай зай байгаа юм. Болооч үгүй. Би зүгээр л цагаа зогсоож байгаа юм. Цагаа зогсоож яах нь вэ?
Надад нэг юм саад болоод байсан юм. Юу саад болоод байгааг нь би мэдэхгүй хий дэмийл бухимдаад байж. Тэгсэн энэ цаг байж. Цаг садаа болж байна гэж юу? Цаг явж байсан цагт хүн ямагт яардаг. Яарах тусмаа цагийг хэмнэх гин. Цаг хэмнэх гих тусам цаг хомсдно. Түүнээс болоод хүн бачимдана. Бачимдгаараа тайван байдлаа алдна. Ингээд зовлон эхэлж байгаа юм. Одоо л би айлгаж байна. Амьдралд гол нь цаг биш юм байна. Би сайн ухаарахгүй л байна. Зүгээрээ одоохон ойлгоно гэд анар зайгийн салган авсан цагныхаа арыг таглан өөрийн үр хүч рүүгээ хийгээд ингээд миний хувьд цаг зогсож байгаа нэндээ харж байна уу? Нар тэр үнний өглөөргаас зугуухан доошилж байна. Арсны шар ус тэнд тусалж байна. Тэрний жижигхэн хар хорхоо явж байна. Цаг явж байхад хүн энэ бүхнийг анзаарч хардаггүй. Голцоо цагаа л харна, яарна. Цаг зогсохтой зэрэг бүх юм өөрийн хим химнэл зүй зогсоор хөдөлж эхэлнэ. Юмс үзэгдлийг ойлгож ухаарахад минь надад садаа болж байсан зүйл бол цаг байж. Манай сургуульд нэг профессор байдаг байлаа. Юр цаг зүүдэггүй, цаг руугаа хардаггүй хүн. Түүн шиг их юм мэддэг, эрдэм чадaltaй, түүн шиг олон сайхан ном бичсэн хүн байдаг учраас би одоо л ойлголоо. Одоо л харж байхнаа танад цаг байхгүй юм аа? Байхгүй. Нэг удаа аав ээж хоёр агаад цаг өгсөн чинь та нар өөрсдөө хэрэглэгээд агаа аваагүй. Тэгчил таарна. Тэрийг чинь би одоо л ухаарч байна. Тэр газар өөр шүү дээ. Газар болгон өөр шүү дээ. Хотод бол цаггүй явахд хэцүү юм билээ. Бүхэл юм цаг минутаар хөдөлдөг болохоор албан газрынх нь ажил тарчих гээд дэлгүүр мухалгыг хаагчих гээд энд бол өөр. Бид чинь нараараа хөдлөн шүү дээ. Тийм юм байна. Бүх юм нар дагаж хөдөлж байхад би цагаар хөдлөх гээд тэнэгтэд байж. Одоо би нараар хөдлөнө гээд тонны нар руу харснаа. Хүү явлгүй нь болохгүй гээд босов. Хаашаа? Мал руу. Өнөөдрөөс эхлээд би малд явна. Ямар ч хэрэггүй байж хээр талаар баахан давхиж ирчгээд юу ч хийхгүй гэрийн мухар сахин зүгээр суух дэмий юм байна гэхэд инга баг зэрэг гайхсан царай гаргасан хэрэн дуугарсангүй. Нүд нь баяртайгаар тормолцсон хацрынх нь ягаан тунгалгаар гэрэлтхийг анар гарахын зурт олж харав. Гадаах бараага янзалж байсан талин үгэн дээр очиж би өнөөдрөөс эхлээд мал хариулмаар байна. Ямар малд явах вэ гэхэд нь талин үгэн түүний зүг харан хэсэг дуугүй ширтснэ. Хонь хариулвал дээрдээ их юм сургадаг юм. Хар аяндаа чи хоньны дэргэд очихоороо мэднэ. Манай хонь тэр сүүлчин далд орж байна гэд хийж байсан ажлаа үргэлжлүүлв. Анар явах гэснээ зогсон. Хонь яаж хариулах вэ? Би чинь хонь хариулж үзээгүй хүн шүү дээ гэхэд талин өвгөн толгоо татсан ч үгүй. Зовлтгүй. Хонь чин чамайг хариулна. Бараа харагдаад л дагаад яваад бай. Оройхон болохоор хар аяндаа гэрээдээ иргэн. Тэгэхээр нараас нь дагаад хүрээдэргээд дуугүй болов. Анарыг морь руугаа явах гэхэд нь инга хаалгаар цугын юм идээд яваач гэхэд нь гүй өсөөгүй гэд шон руу очиж морио тайлж байхад нь инга гүүж ирэн өсгөрөө идэрээ гэж цаасан босон юм өгөв. Анар хариу инээмсэглээд хоньны сүүлч давсан гүвээ тийш мордон давхсаар хоньныхаа захад очиод мориноосоо буун морио идүүлэх гэж ам гайвчлан чөдөрлөөд ойролцоохон газар очиж тэрийн хөвтөд тэнгэр ширтэв. Бүртэйгч үүлгүй зэлмэг хөх тэнгэр. Би ямар их хэрэгчлөөтэй байна вэ хэмээн бодоод өөрийн ирэхгүй инээмсэглэв. Урд нь надад яагаад ийм ирэхчлөө байсангүй вэ? Аз болоход би түүнийг мэдтгүү байж мэддэг байсан бол гинжнийхээ ханхнах дууг сонсоод боол мэд гаслан гангинах байсан биз. Аз энэ ирэхчлөө хаанаас хүрээд ирвэ? Эсвэл ирэхчлөө гэдэг эцгүүхээр байдаг юм болов уу? Өвөг дээдс маань мөн ч айхтар улс байж дээ. Эд хөрөнгө эрх ямбанаас илүү ирэхчлөөг эрхмэлдэг байж. Тийм учраас тэд хинээс ч илүү ирэхчлөөг ухаарч, хинээс ч илүү ирэхчлөөг хүсч, хинээс ч илүү ирэхчлөөтэй амьдарч байж. Тийм ч учраас эр хүний жаргал эзгүйхээр гэж ярьдаг болсон хэрэг. Үнэн байна шүү. ертөнцид нүүдэлч малчин монголчууд шиг хязгааргүй их хэрэгчлөөтэй хүмүүс байдаг гэж юу? Байдаг бол цөөхөн л байгаа бах. Тиймдээ ч нүүдэлчид эрхчлөөгөө алдахаас эмээн альваа суурьшлаас дайжин зүгтдэг байж. Суурьшил бол бусдаас хамааралтай амьдрал. Нүүдэлч малчин амьдрал бол зөвхөн байгалаас л хамаарна. Байгаль дэлхий ус ургамал мал адгуустайгаа зохицож чадвал чи хинээс ч юунаас ч хамааралгүй эрхчлөөтэй амьдрч чадна. Эцгүйгээр ийхүү жаргалаа эдэлж байна.
эдэлж чадна. Жаргалтай байна гэдэг эрх чөлөөтэй байна гэсэн үг. Тэгэхээр эрх чөлөө гэдэг чинь эзгүй хээр гэсэн үг үү? Эр хүний жаргал эзгүй хээр гэсний цаана юу байна вэ? Зүгээр ч нэг уулын хавчил усны тохойг хилээгүй байх. Огт өөр. Энэ илчилгүй их талыг хэлж, энэ хязгааргүй цэлмэг хөх тэнгэрийг хэлж. Тэгэхээр эрх чөлөө гэдэг орон зай юм байна. Хязгааргүй хөх цэнхэр далай мандал руу далайчид зүтгэдгийн учир нь хязгаар хэрхаггүй мэт орон зайл тэднийг далдаг байх нь эрх чөлөөтэй байхын үндэс нэг нөхцөл нь орон зай. Орон зай хэдий чиний өргөн уудам зах хязгааргүй байнав эрх чөлөөний мэдрэмж төдий алт. Эрх чөлөө орон зай учраас хүний эрхийг хязгаарлахдаа хамгийн түрүүн орон зайг нь хязгаарладаг. Эргэж үл болох нүх цойр гянданд хүнийг хордгийн учир энэ байх нь. Хараа цай тэнгэрт нисдгийн учирч энэ. Эрх чөлөөг хүсдэг бүхэн тэнгэрийг хүсдэг. Би бас тэнгэрийг хүсдэг. Гэгчлэн бодон хэвтэж байтал нь морь түргэн бодлыг нь таслав. Анар өндийн босч эхлээд морь руугаа дараа нь хон руугаа харж бүгд тааваараа идээшлэн байхыг нь хараад буцаад хэвтэх гэснээ болинсов. Тэгтэл нүдний үзүрт нэгэн хар хорхой дэргдэх ботных нь өмнө хунгарлсан элсэн дээр явж харагдахад нь ухасхийн өндийг од ил сатхан авч түүн дээр асгав. Ийн асгасан хойноо яах гэж түүн дээр ил асгав гэдгээ бодоод олсонгүй. Ямар ч зориггүй үйлдэл хүний амьдралд биш үе тохиолддог. Тэрний ил нэг бицгмэн бодон сууж байтал мөнөөх хорхой шамбуулган асгасан элсэн доороос гарч ирэн бут руу зүгтаах мэт гүөхтэн анар элстэй цуг атхан авлаа. Одоо түүний гард элс ба хорхоо бий гэдгийг тэрээр сайн мэдэж байлаа. Анар хатгсан алгаа бяцхан сулруултал элсний ширхэг гарынхан салаагаар ус мэт урсаж эхлэв. Үүнийг хараад тэрбэр энэ бол миний хатганаас урсаж байгаа агшин хором. Тэгэхээр одоо цаг доошоо урсан газар чамбайн тогтож байгаа тэр шамбайсан элс бол өнгөрсөн агшин хормоод гэж бодон байтал гинэт мөнөөх хорхой хурууныхын салаагаар доош унснаа яахын зургүйн өргөс бот руу орчихв. Энэ үед атгандах элсэн ч гарынхан салаагаар асгарсаар дуусчээ. Анар элсийг бус бот руу орчихсон хорхойн хойноос харсаар л байлаа. Агшин хором дотор энэ хорхой шиг амьд агшин байдаг байх нь. Дурсамж гэдэг тийм амьд агшин хормууд юм. Дурсагдан үлдээгүй агшин хормууд бол энэ шамбайн хоцрох элс. Тэгэхээр дурсагдан гэдэг буцаад эргээд ирж байгаа цаг хугацаа. Хорхой харагдахаа аль хэдийн байсан хэрнэ хорхойн тухай бодол одоо болтол байсаар тэрч бүхэл алган дотор яаж чуухан арьс элбэгнүүлэн хөдөлж байсан нь хүртэл мартагдаагүй байна. Тэгэхээр эн чинь юу гэлж байна вэ гэвэл бидний ойлгож ярьж хэвссэн шиг цаг хугацаа нүд ирэмхийн зургүй урсан оддоггүй гэдгийг баталж байгаа хэрэг. Цаг хугацааг хүн уртасгаж, богиносгож балдгийг харуулж байгаа хэрэг. Ямар азар би бугууныхаа цагийг зогсоовоо. Тэгээгүйсэн бол би цагийн зүнээс зүүдэн амьдардаг хүмүүс шиг хэмжүүрийн боол хിവэр байх байсан. Амьдарч сурнаа гэдэг бол цаг хугацааг уртасгаж, богиносгож сурахын л нэр юм байна. Инга энэ тухай юу гэж боддог бол гэж бадснаа гинэт Ингагийн өгсөн цаасан бодолтой зүйлийг санаж гарган ирж задлан үзвэл хідэн товхгүй ингэний ааруул байлаа. Нэгийг нь авч эмтлэн амсвал тэр чигээрээ сүү амтагдсан ер бусын сайхан ааруулж. Яг энэ мөчөд түүнд хээрийн цай амттай гэсэн үг санаанд нь орж тэр чин эрх чөлөөний амт. Эрх чөлөөг харж, эрх чөлөөг амталж, эрх чөлөөг үнэртэж, эрх чөлөөг хуруундаа мэдэрч гэмээн жинхэнэ бүрэн дүүрэн эрх чөлөөтэй байна гэсэн үг. Би ямар их эрх чөлөөтэй байна вэ гэж бодон уймаггүй хашгирмаар санагдсан авч тэр морой хоноо үргээхээс эмээн баясгалан таяа алсын ширтэн цээж дүүрэн амьсгаа авав. Тэнгэрийн нүд шар гэгээ хараахан тасраагүй. Гэр доторх юмсын өнгө бүтэрч эхэлж байв. Анар айраг бүлж Инга сүү хөөрүүлж байлаа. Талин өвгөн орныхоо хөлд орших өнцгүүдийг нь ширэлсэн цоож цуурагч үгүй бор авдрыг уудлан бяцхан хар ууттай юм гаргаж ирснээ Анарын зүг харж одоо болноо хөөмин би ч бас хэд бүсэн л юм байгаа.
Наашир гээд суудалтаа суун уудтайгаа хормоо дээр асгав. Анар түүний дэргэд очиж суун хормой дээрхийг нь харвал он удсан бололтой хатсан арвай байв. Талин өвгөн дотроос нь ямар нэгэн юм ирж байснаа төдөлгүй эрхний бөөрөн чинээ бөөрөнхийн харим олж нимбайлан арчаад түүний хэсэг үзэж байснаа энийг би чамд үзүүлэх гэсэн юм. Чи бурханд тус болох гэж боддог хүн харсан байхад илүүдэхгүйгээд мөнөөхөө алган дээрээ тавиад түүн рүү дөхүүлв. Өвгөний алган дээрхийг харахаар анрыг өндийх зургийнхаа гүүн ирж дэрэгдэн суугаад атгаж байгаад хараарэ гэв. Цочив айхан байхгүй амьд юм биш зүгээр л нэг чулуу гэж бодгээд мөнөөхөө харахаар өнгийсэн анрын нүд рүү ойртуулбал анар цочин огол үсрэхэд ийнга тачхинд л хөхрөв. Битгий хайгаарэ гэж хэллээ. Тайван хар одоо зүгээрээ цочирдож байгаа нь тэргээд мөнөөхөө анарын алган дээр тавилаа. Анар ийнгагийн хэлснээр өвгөний өгснийг атгав. Сайн хар айгүй гоё юм харагдан да гэд ийнга түүнд аминчлан шивнэв. Анар атгсан гар руугаа харснаа алгаа зугуухан тэнэлэгвэл алган дээрээс нь тасхар нүд түүний өдөөс ширтэж байлаа. Ямар нэгэн амтны нүдийг алган дээр нь тавьчихсан юм шиг өөрийнх нь алга нүдтэй болцоход өөдөөс нь ширт хийдэж байгаа юм шиг хөдлөгт нь дотор нь байгаа хүүхэн хараа шиг юм түүнийг дагуулan харах мэт хөдлөн цочиртон балмагдахаа намдмагц. Энэ юу вэ гэж талим өвгнээс асуув. Эрдний чулуу юм гинлээ. Юу гэдэг юм? Харанхуй мэлмээ гэдэг юм. Ич хидтэй юу? Ямар ч ич хидгүй. Ер нь ич хид гэдэг чинь ерөөсөө тийм нэг онцгой юр бүсийн зүйл биш. Хүмүүсийн ич хид гэж хараад бодоод байгаа зүйл бол хүмүүс өөрөөсөө илрүүлж чадахгүй байгаа тэр чадвар чадвхаа хэн нэгэн хүнд илэрч гиснийг харахаараа л гайхан шагшиж ич хид гэж байгаа юм. Уг нь өөртөө байгаа чадвар чадвахаа илрүүлж гаргаж чадвал хүн бүхэнд л байдаг идэм гинлээ шүү дээ. Ерөнхийдөө нүдэ нээхийг л хилээд байгаа юм. Бэлгийн нүд нээх гэдэг үү? Үгүй ээ, бэлгийн нүд бол оюуны мэлмий. Энэтхэг төвдийн мэрэгдэл бэлгийн мэлмий нээх гэж их ярьдаг юм билээ. Манай Монголын эрдэмтэй чадaltaй улс Тэнгэрийн мэлмийгээр ертөнцийг тайлдах гэж ярьдаг байсан юм билээ. Тэнгэрийн мэлмий гинэ би огт дуулаагүй юм байна. Чи яаж дуулах вэ дээ? Тэрийг чинь номд бичдэггүй байсан юм чинь. Номд бичээгүй учраас өнөөгийн өрөнд орны ямар ч эрдэмтэн мэдэхгүй. Тэгээд та яаж мэдсэн юм? Би мэдсэн юм бишээ. Дуулсан юм. Хинээс? Аав минь надад тэгж хэлдэг байсан юм. Аав яаж мэдсэн юм гэвэл миний өвөг аав тэгж хэлдэг байсан юм гинлээ. Мэдээж өндөр өвөө маань өвөг аавд тэгж хэлсэн байж таарна. Гэх мэтээр тэртээ алсаас амнаас аман дамжуул надад хурж ирж л дээ. Бодвол тэр бичгээр дамжуулж болохгүй юм байсан. Дээрээс амаар уламжлагдсан ирсэн хэрэг. Инкээс өөр мэх өвөг дээдсэд минь байгаагүй л болов. Аимшигтай хоёр араатны дунд байгаа энэ их атар онгон нутгийг хойч үедээ бүрэн бүтэн дамжуулаад байна гэдэг ихээхэн ухаан зарж байж бүтээх ажил шүү дээ. Ямар таал хамаг л нууц нарийн нандин юма бичих цаасанд биш махцсандан хадгалж байхав. Тэр хөдсөн дээлтэй хөөт ортогт баригдсан өвгөд ямар их юм бидэнд авчирч өгч вэ? Ямар их юм бидэнд үлдээж вэ гэдгийг чинь харах нүд бол Тэнгэрийн нүд. Тэнгэрийн мэлмийгээр болгоож гэмээн тэр үнэт эрдэнсийг олж харна уу болохоос мантуу талханд мансуурсан махан нүд олж харахгүй. Тэнгэрийн нүд гэдэг чинь бэлгийн нүднээс илүү юу? Тэс өөр. Бэлгийн нүд бол ухаанаар ертөнцийг харж чадахыг хэлж байх шиг байгаа юм. Тэнгэрийн нүд бол юмыг зөвхөн харах бус яаж чадхаа олж харах нүд. Энд ухаан яригдахгүй байгааг чи анзаарч байгаа биз дээ. Дотор нь багтчихсан учраас тэр бөө бүхнийг өөртөө багтаасан юм чинь тэнгэр. Тэгэхээр юмыг тэнгэрийн нүдээр харна гэдэг чинь бэлгийн нүдээр харахаас арай л илүү хэмжээ дамжаа цар хүрээтэй байгаа биз дээ. Тийм учраас монголчуудыг тэнгэр язгууртай хүмүүс гэдэг юм. Тэнгэр язгууртай дээрээс ч монгол хүн бүхэн тэнгэртэй. Тэнгэртэй учраас орчлон хорвоог тэнгэрийнхээ нүдээр харж чаддаг юм. Хүн бүхэн тэнгэртэй. Тийм ээ, хүн бүхэн тэнгэртэй. Тэгвэл надад ч гэсэн тэнгэр байх нэ? Байлгүй яах вэ? Хамгийн чухал нь өөртөө тэнгэр байгааг мэдэрч тэнгэртээ итгэж тэнгэрийнхээ нүдээр орчлон харж авах ёстой. Тэнгэртэй хүн юу ч хийж чадна.
Нэг нуугүй хэлэхэд хүнд тэнгэр оршдог гэд байгаад тань би нэг л итгэж өгөхгүй байна шүү. Тэр аргагүй. Тэнгэртэй явна гэдэг хинээс ч юу ч гордохгүй хүч тэнхээтэй явна гэсэн үг. Хүн гэдэг атаархуу амьтан, чадлан мөхсдөх тусам улам атаархуу болдог амьтан. Тийм учраас хүчтэй тэнхээтэй ард түмэнд нийлэнхийдээ дургүй. Санаан зоргоор дарлагдахгүй болчихын ч гэж боддогсон уу? Хурч ирээд даралцчихын ч гэд айдагсан уу? Юутайч жижиг улс үндэстнийг хүчтэй тэнхээтэй хөгжиж дэвшиж байгаад том улс гүрэн дургүй. Тийм болохоор та нарыг чинь аль болохоор тэнгэргүй байлгахыг бодно. Бодхоорч үл барам үндэс угсаа өвөг дээдсийг нь мартуулах юмнуудыг далдуураа хийгээд л байгаа шүү дээ. Монголыг мөхөөх энэ санаа их эртний улбаатай. Энийг ч манай өвөг дээдс сайн мэддэг. Мэдээ зогсохгүй хариуг нь чамгүй сүрхий барьдаг байж. Миний багад тэнгэр нь хээр хонсон амтан, тэнгэр нь хайсан золиг, тэнгэргүй навш энтэр гэсэн хараал тэнгэртэй явах болтугай, тэнгэрд итгэг, тэнгэр өршөө гих мэт ирүүл элбэг байж. Энэ юу харуулж байна вэ? Тэнгэртэй байхыг хүн бүхэн чухалчилж байсныг харуулж байгаа юм. Одоо бол хүмүүсээс тэнгэр нь зайлчсан учраас хараалн ч ирүүлэн ч байхгүй болж дээгээд гонх тайхан санаа алдав. Уучлаарай, элдвийн юм асууж шалгааж байж таны сэтгэлийг өмүүлчих үү дээ гэж хэлэх гэсэн боловч анар энэ үгээ хэлж чадсангүй. Дэмийл алган дээрх нөгөө чөлөө руугаа харав. Аман дээр гарч ирсэн үгээ хэлээгүй учраа уучлаарай, баярлалаа гэсэн хот газрын хөвшмөл үгс энд зохилддгүйгээр үл барам огт худлаа сонсогддгийг мэдрэх болсных юм. Чингтэл хөөрсөн сүгээс самарч байсан Инга та хоёр халуун суу уух уу гэв. Тэрдээ тэргүй хоёулаа үгүй гин гэдгийг мэдсэн атал Ингагийн энэ үг анарт ервсэн сайхан сонсогдов. Энэ мэтэр үгээр бус үйлдэлээр энтхийнхэн бие биесээ харагдаж бие биесээ тайлгаруулдаг юм байна гэж анар бодон өнөөх чулуу руугаа улам шимтэн харснаа. Дотор нь нэг юм хөдөлж байгаагаас өөр юм харагдахгүй юм гэхэд Инга тогоотой сүгээс самрах зураа сайн хар. Олон дахин сайн харахаар тэнгэр од мичид харагддаг юм. Чи сурсан болоод л тэр. Яаж тэрийг чинь сурах вэ гэхэд талим өвгөн. Сурах арга бий гэд ганц тамхиа гарган тамхиа нэрв. Ямар арга? Өвөл, хавар, зун намрыг өөр дундуура гаргаад сурчих бол хар аяндаа бүтэх ажил. Би татвараа юу? Тийм ээ, мах цусан дундуураа. Одоо бол чиний хувьд өвөл нь өндөр булын оройд харагдаж байгаа цас шиг, хавар нь нуурын үсэнд хөвж яваа нүүдлийн шуу шиг, зон нь тэнгэрт нүүж байгаа өвөл шиг, намар нь хажуугаар чинь удахгүй дэгдээд өнгөрөх хамхуй шиг л байгаа. Энэ дөрвөн улирлыг өөр дотоороо оруулаад гаргаад сурчих бол юм их өөр болдог юм да. Тэгсэн цагт орчлон хорвоо чиний гадна биш дотор ч байх болно. Тэр цагт л тэнгэрийг од мичтэй нь өөр дотроо үзэж тэнгэрийнхээ нүдийг нээх болно. Тийм учраас би энэ чулууг зориуд чамд үзүүлж байгаа юм. Тэнгэрийн нүд нээхэд энэ чулуу тус болдог юм аа. Тэгэхээр ич хидтэй чулуу байх нэ. Ич хидэн ч юу юм? Юутайч хурмс тэнгэрийг од мичтэй нь агуулад байна гэдэг нэг юм хилээд байгаа хэрэг. Зүгээр нэг чулуу энэ олон үед дамжин бидэнд ирэхгүй шүү дээ. Манай аав Чингис хааны угсааны сайн гэрэл хунтайж гэж байсны ач хүү юм. Зэрэг жинс нь уламжлагдаж ирээгүй хэрнээ энэ чулуу бидэнд хурч ирнэ гэдэг энэ чулуу нь эрдэн байгаа дээрээс л тэгсэн байж таарнаа да. Мэдээж тэгэхээр энэ чулуу тэнгэрийн нүдтэй холбоотой юу? Холбоотойгоор барах уу? Өөр хоорондоо холбоогүй юмын орчлонд байхгүй. Зөв, ингээд л цааш нь хөвөөд бай. Удахгүй занглаа нь гараад ирнэ. Юуны өмнө эхлээд нэрийг нь сайн бодоорой. Харанхуй мэлми юу? Харанхуй нүд гэсэн үг шүү дээ. Харанхуйг харна гэдэг бодвол нэг юмд хүрнэ. Харанхуйн өөрийнх нь нүд гэж бодвол бас өөр нэг юмд хүрнэ. Тэгэхээр юуны өмнө харанхуй гэдэг үг юу гэсэн үг вэ гэдгийг бодохоос өөр аргагүй болно доо. Тэгээд л цааш нь бодоод л бай. Бодно гэдэг чинь хээр талд морьтой тавихтай ижил. Урдах гүвээ талгадыг даваахтахтай зэрэг цаанаас нь бас нэг өөр гүвээ талгад гараад л ирнэ. Түүний цаана юу байгаа бол гэсэн бодол ороод л ирнэ. Түүнээ бодно ингэж байж л хүрэх юмдаа хүрэн шүү дээ. Харанхуй гэсэн үг гэрэлгүй гэсэн үг үү? Ил тол болсон утга нь тэр байх. Ер нь бол дээхэн үед харанхуй гэсэн үг асар их тоо томшиг олон гэсэн утгатай байсан юм гинлээ.
тэнгэрийн нүдээр юмыг харах гэж яаж харахыг хэлж байгаа юм. Бүй бүхнийг агуулсан юм чинь тэнгэр шүү дээ. Тэгэхээр тэнгэрийн нүдээр орчлон ертөнцийг харна гэдэг чинь бүй бүхнээр орчлон ертөнцийг харнаа гэсэн үг болно биз дээ. Яаж бүй бүхнээр орчлон ертөнцийг харах вэ? Энд чинь л нөгөө тэнгэрийн нүд гэдэг чинь хэрэг болно. Тэнгэртээ явъя гэвэл тэнгэрийн нүд нэхээс өөр замгүй болно. Тэнгэртээ хүн тэнгэргүй хүнээс юугаараа ялгаатай вэ? Би бол ялгахгүй. Гадна төрхөөрөө ялгархчгүй, дотор тал нь өөр байхаас ч аргагүй. Тэнгэртээ яваа хүн гэдэг чинь бүх бие эрхтэн сэрэл мэдрэмжээрээ харж чаддаг хүнийг, бүх бие эрхтэн сэрэл мэдрэмжээрээ сонсож чаддаг хүнийг, бүх бие эрхтэн сэрэл мэдрэмжээрээ үнэрлэх үедээ үнэрлэж чаддаг, мэдрэх үедээ мэдэрч чаддаг хүнийг л хэлдэг юм аа. Ойлголоо. Тэгэхээр энэ чулуу ингэж хардаг, сонсдог, мэдэрдэг болоход сургадаг байх нь зөв үү? Магадгүй. Өөрөө сайн бод. Ер нь юмыг сурахад хүнээр хэлүүлж заалгаснаас өөрөө ухаарч ойлгох шиг ачтай юм байдаггүй юм даа гэд алгаа тасахад мөнөөх чулууг алган дээр нь тавилаа. Талим өвгөн мөнөөх чулууга халтар арвай дотроо хийн уутлаад хөлнийхөө авдарт хийв. Та энэ үнэт эрдэнэ тусгай хайрцаг савнд хийхгүй яагаад ингэж эгэлж ирийн будаатай утанд хийж бас ямарч цоож цуурахгүй хөлийнхөө бар авдарт хадгалж байгаа юм? Дэндүү хайн хандж байгаа юм биш үү гэж анарыг хэлэхэд талим өвгөн жуумалзаад юмны үнц нь мэдэхгүй соёлгүй бүдүүлэг амтан харагдаж байна уу? Тэгж харагдаж байгаа бол болох нь тэр. Хөдсөн дээлтэй хөх өгöd маань ингэлгэж сургасан юм шүү дээ. Гэт түүний өөдөөс харав. Анар юу ч хэлсэнгүй.